Сайн байцгаана уу? Mongolians podcast-ийн одоо 6 дахь дугаар очроо найз очроо минь оролцож байна. За төвшөө таяр уулзуулж шүү. За юу вэ төвшөө? 50 да. За юу байцгаа манайхаа. За ингээ зүүн гартлаас бука одоо өнөөдрийн зочин болох очир пөрөө. Очроо. За царайлаг цэнгэл. За тэгээд ингэж явмаарг байна. Дахиад хэлье. Бука ингэдэг байхгүй. Нэг гоё шүү дээ. Энд яа. Тэгээд үнэн л хэлсэн юм чи ямар тийм үст. Олны үг ортоо гэдээ бас байгаад байгаа шүү дээ. За тэгээд хэр байна? Очроо ирсэн хизээ ирвэ. Чи мэдэх баг. Ингээл энийг чи яриулах хэрэгтэй шүү дээ. Өчнөө уулзаж баг тосч авчаад харин ирсэн үгүй уулзчихаа. За энийг ингэж дахиад ихлээ зөө. Өө яах вэ? Мачи наадас өмнө ирсэн шүү дээ. 6 сарын 17 оны чартерт багтаад. Юм асуусан юу вэ? Чи мэдэн шүү дээ. Шууд үргэлжлүүлээд явуулдаа шүү. 6 сарын 17 оны чартер ирсэн шүү дээ. Бөө юм болж чад ирсэн шүү дээ. Тэгээд наадмын дараа баг 8 сарын ихээр 7 сарын сүүлээрээ гарч ирсэн шүү дээ. 21 хоногийн карантин, 14 хоногийн гэрийн хорой. Тэгэл баг 7 сарын сүүлээр 8 сарын ихээр гарч ирсэн шүү дээ андаа. Тэр 20 чинь хоолунд нь хэрэлсэн бай. Яг нь Монголд дөнгөж ирсэн байсан болохоор Монгол бас сайхан байсан. Гоё байсан. Тэгээ сүүл рүү тассан. Яж байгаа маань буудал зүгээр, боовсцсан буудал зүгээр, боовор зүрнэвтэй байдаг. Юу ч гэсэн боов гэнэ. Мэ дагуул Гурлаар зодсон нэ. Зүгээр гурлаар өндөө каш өгсөн ч боов гэнэ, бантаа өгсөн ч боов гэнэ, цөв. Боов өгсөөр байгаа таарс 21 хоног боов өгсөн шүү дээ. За. Нарийн боцтой газар байж тээ. Яг 20-ны хугацааг бүгдийг дуусгаад яг гэргийнхаа бас 14 хоногийн 20-оо бас дуусгачаад яг уулзсан тий очроотой. Бас нэг сайхан лагер. Энэ манайх өглөө чи энэ баг 14 хоног дөнгөж яасан мачи лагер дээр шууд карантинлэгдсэн. Тэгэл чи ихнэр төрөл ирээд. Хайр 20-д үед л уулзсан юм байна. Энийг бас асаараа гэж. Цэнгэлээс та хамаг юм л баригдчих шүү. Яг ингээд бүр найз нартай орохлоор ингээд яа батараа бүр бүхэн ил тод байгаа байхгүй. За тэгээд Монголд ирсэн чи ямар хүлээлттэй зөөд ирсэн ямар шүү байна уу? Монголын улс амар хүлээлттэй байсан шүү дээ. Тэнд чи ерөөхдөө 4 жил байсан. Тэгэл яг дунд нэг л удаа Монголд ирсэн шүү дээ. Эрэхтэй 100 ирсэн. Тэгэл сайхан шоу хийж байгаа ботсон. Тэгэл яг нөгөө угаасаа Монголын зүүн ч угаасаа л гоё шүү дээ. Тэгэл тэрийгэ бодоод ирсэн. Яг одоогийн байдлаар болж байгаа хэцүү байгаа шүү дээ. Яг нөгөө тогтсон дөрөв ярьсан нөгөө тогтсон ажил байхгүй байна тий. Тэгээд дээрээс нь ингээд карантинлэгдсэн юу ч хийж болохгүй. Ойл нэг дэше харж идэл тархалал хийж шүү дээ. Ер нь бол хүлээлт бол нэг надад бол гоё биш л байгаа. Эхэндээ гоё хийж байгаа сүлдээ одоо жоохон залхаж байна. Тэгээ 100 бол угаасаа фан хийсэн шүү дээ. Их солиорулсан шүү дээ. Тэгэл хүүтрэл ихсэн тэгэл одоо бол худраал байж шүү дээ. Гэж хэлдгийн тэгээ хүмүүс Америк руу зайлг хэлдэг тэгэл. Яг тэ бод тайлыг хэлж шүү дээ тий. Аха. Гэтэ яг Монгол гоё. Өсө тэгээд ээж аав хамаатансаа даах туу найз нөхдийнхээ хажууд байгаа болохоор ямар ч байсан өөдөх завгүй. Завгүй байна гэдэг чинь бас залуу цайх шүү дээ тийм шүү дээ. Тийм. Ард дотныхын гойхон байна гэж байгаа шүү. Тийм. Тэгэхгүй бас Америкч бас хэцүү шүү тэр чинь тэгэл хэсэг гэдэг хүмүүс тэр хэдийн хүмүүсийн дунд эргэлдээл. Тэгээ манай чинь төвшөө нэг сакс тоглоно гэж нэг хаяадаа л нэг тоглолт өст тийм үү? Баг шүү дээ. Баг. Бараг өсрээд бараг 2-7 хоногт нэг 3-7 хоногт нэг мэг сакс тоглоно шүү дээ. Хүмүүс чинь тэр болго уулзахгүй юм ч тэгэл бүгдээрээ ажилтаа гэл. Бөө юм болж нэг сакс тоглоно те. Олоолаа цугларахын тулд. Тэгэд энд чинь найзандаа 3 өдөр дараа л сэрж шүү дээ. Монгол бас гоё л да өөдөх завгүй те. Бас ойр дотны хүмүүс их байдаг болохоор тэгэл тойржгүйгээл ийж тийш явж идэл тэгэл. Манай очроор ч өөр сонис ах юу вэ? Наагур чи очсон тэгээд ерөнхийдөө анхны сэтгэл бол их гоё байж байгаа. Тэгээ явандаа тиймэрхүү болоод. Тэгээ одоо энд ирээд очроод 4 жил болсон байгаа шүү дээ. Бас тэ Америкт ирээд. Тий, ер нь 3 жил хагас, ер нь бараг л 4 жилтэй. Бараг 4 жил болсон тэ. За тэгээд хамгийн анх яг Америкт ирсэн очроо өнөөдөр яг Монголд очсон очроо хоёрын хоорондоо ямар юу гарч ийн одоо бас хүн дотроо боддог шүү дээ. Тэр хоёрын хоорондох юм аа. Тэр мачи амар өөрчлөгдсөн байлаа. Маа найз зүр хүртэл хэлжлээ л дээ. Урд нь мачи нэг юм
жоох нэг юм савсаг нуурын майр алиа те болж л өгвөл ингээл хүн амьтыг нийлгэл явдаг гэсэн гар яг одоо Монголд ирээд гэсэн чинь амар юм дарахынч болсон юм санагдаад байгаа байхгүй маа найзууд хэлээд байгаа байхгүй чи алиалаа чи яаваа гэд. Би бас бодохгүй чи яагаад би алиалахаа болчих яагаад юм дарахан болчихоо гэдсэн чинь нөгөө Америкт манайд чи ингээл машин бариад явдаг 4 жил ингээд гав ганцаахнаа те. Өөдөртэй шүү дээ. Тэгэхээр ингээл ганцаараа байсан ярьдаг ч юм уу. Тэгэл маань ч нэ подкаст сонсдог, нэвтрүүлэг үздэг те. Тэгээд хэдэн гадаадууд хаяа орж ирлний хаяа хүү хаа хичээлдэг чи нэг банк нэг сэтгэлээ удлаа яриад идэггүй шүү дээ. Тэгэхээр яг хөө тэр 4 жилдээ л маань ч нэг жоохон нам суусан гэсэн чи хайш. Гэхдээ ер нь бол нэг юм жоо дотор тамиртай болцсон юм уу? Яарэ жоохон бодоод тий ер нь бол өөрчлөгдсөн хувьд бол амар өөрчлөгдсөн байлээ. Тэрнээс биш бол нэг юм үзэж нүд тайлсан байсан шудлаа хэлэхгүй. Ер нь жоохон дотор тамиртай болцсон ч юм уу тэгэл жоохон муу санаатай болцсон ч юм уу. Багын нэг хөдөлгөөнтэй барийн хөлтөлтэй тий очроо. Манай багын очроо ч нэр багада хаана үссэн очроо. Багнастай тухайч ярил л да нэр. Багнаас Улаанбаатар хотод 19 үйлчлэгийн төвийн хажуудлын 30 дугаар байранд. Тийм. Бараг насаараа одоо энэ 19-с ер нь хаан улдүргээс бол ерөөсөө яваагүй шүү дээ, холдоогүй шүү дээ. Тэгээд 1-р 10 жил сурдаг байж байгаа. 9-д орж чадахгүй 8-аас усагтаад тэгээд 1 жил Монголд үндэснийхаа дараа жил нь урагшаа хятад руу яваад тэндээ нэг 5-6 жил олцоод төгсч ирээд эндээ ажиллаад энд нь 3-4 жил ажиллаж тэгээ Америк явчихсан байна. Тэгээд яг төгсч ирчээд 3-4 жил болох хугацаанд ихнэр хүүхэдтэй болоод тэгээ ихнэр хүүхэдтэйгээ бөөндөө сүг Америк явжлаа гэж. Тэгээ одоо 3-4 жилийн дараа одоо ингэ сууж шít. Урд яг ямар мэрэгчлэр сурдаг гэсэн бэ? Хаана аль хотод очроо? Урд маань чинь Дайлан гэдэг нэг хотод идэв. Тэнд маань олон улсын худалдаагаар төгссөн. Тэгээд тэнд чинь 5 гаруй жил бараг 6 жил сурцсан шүү. Тэгээд төгсөөд буцаж ирэнгүүтээ гэр бүлтэй болоод буцаад явцсан шүү дээ тий. Хаашаа? Америкс тий. Очроо ажилласан тий. Очроо мэрэгчлэр ажилласан. Мань чи мэрэгчлэр ажилласан. Ирэнгүүтлээ мэрэгчлэрээ нэг Next Electronics гэдэг нэг компанид ажиллаж байгаа. Тэнгүүтлээ тэндээсээ гарангуутлаа хуваараа нэг тавилгын дэлгүүр бүүдингийн нэг дэлгүүр нээгээд тэгээд тэр чи 17 онд дампуураад шууд тэгээ маань чинь 17 онд яг Америк явж ирсэн шүү дээ. 17 оны 2 сард иржлээ шүү дээ. Тий. Ер нь бол яг юу гэдэг 2007 оноос хойш хятадд очиод юу яасан. Ер нь бол яг л мэрэгчлэрэл ажилласаар л байгаа л да. Сайн Америкт л 3-4 жил завсарлсан байгаа болохоос. Гэхдээ одоо бол мэрэгчлээ солиё гэж боддог шүү дээ. Ерөөс хизэж оройтхгүй шүү дээ тий. Очроо ч тэгээд их зураг аваад гэсэн одоо сүүлийн үед одоо эхнэрийнхээ зургийг бас нэлээд авч гарч ирж байна тий. Гарч ирмээрэл гарч ирсэн шүү. Санд багт ч очрооч бас их гой зураг авч өгнө бас миний бас хідээ ганц хоёр гой зургнууд ч авч битэр чинь хоёлаас бүр хоошо сангийн хоошо юу руу яваад нэг зураг мөрөг аваал тий. Напараа явдаг. Андын нэг бензин колонк дээр байгаа нэг зургийг тий одоо сав битл дарсан мэт. Авир дарсан зурагтай тий. Очрооч одоо л бачаас тэгж боддог байгаа байхгүй юу? Одоо бас нэг сая төвшөө асуусан шүү дээ. Америкт ингээд хэр өөрчлөгдөө ингээд урднаас очроо одоо эсэ очроо гэд. Яг хоо Америк ч нөөрөө болохоор нэг Америк мөрөөдөл хэд тийм ээ. Тийм одоо тийм гой газар шүү дээ. Би яг Америкт яг анх очсноос авах бол зүгээр одоо юу гэдэг тэр Америкийн нийгэмд ороод тэр залуучуудтай ингээл ойр байгаад үзэрсэн Америк залуучууд бүгд өөрийн гэсэн хоббитэй байгаадсан байхгүй юу? Тэр хоббиндөө мөнгө зарцуулдаг, тэр хоббиндөө цаг заваа зарцуулдаг. Тэр хүн болгоо хоббитэй. Тэгээд яг маш 70 эрэхтэй байсан болохоор нэг серфинг гэдэр хийгээл те гарууд нэг үнэн гоё байдаг гэсэн чинь би яг ойлгочихсон. За ер нь л өөрийн гэсэн хоббитэй болж авмаар юм байна да. Тэгээд дээрэс нь аюу боломжтой те Америкч өөрөө мөнгө бас арай ажиллаж чадвал мөнгө олж олдог учраас ер нь хоббиндөө мөнгө зарцуулах аюу боломж юм. Тэнгүүт маань ч бол яах вэ? Хит хитэн хобби хөөцөлсөн юм аа. Нэг сэлбэр мэлбэр хийж нэг ажилладаг гэсэн шүү дээ тий. Сэлбэр мэлбэр хийгээл нэг дугаа авч тэнхтэл. Тэгэл нэг баахан юм хөөсөн шүү дээ. Тэгээ бүр болохгүй байж очоо. Тэгэд нэг өдөр манай ихнэр алимийн зургийг дараатах. Тэр чи яг анх нэг iPhone 10 гарцсан. Цоо шин дээрээ зүгээр галтаасаа хэлж байлаа шүү. Тэр нэг iPhone 10 чи ихнэрийн зургийг дараалт гэсэн чи аюу дажгүй дарчихгүй юм. Манай хүн ч гэсэн ямар гоё дарч байгаа. Тэгэл тэрэнд
Урам шаал тий. Тэгээд Монголд нэг манай аавд нэг камер өгдөг байсан. Тэгээд тэр камерыг Монголоос Америк руу захиулаад тэрүүгээр нэг хэсэг зураг дарж байгаа. Тэгээд за ерөнхийдөө болох юм байна гэл. Тэгэл энэ зургийн хоббинд бол нэвчвт орсон шүү дээ. Тэгээд одоо бодоод тахаар ер нь бол яг зургийнхаа хоббинд ойролцоогоор $10,000 зарцуулсан байгаа байхгүй юу? Камерлизмээс гэл тий. Хөл мөл гэрэл гэл. Тий энэгээр юу хэлэх гээд байна гэхээр Монгол TV би байсан бол 30 сая төгрөгөрдөг шопинд хөрөнгө хийж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр бас Америкт нэг олж авсан нэг гоё юм их юм бол миний хобби. Тэгээ одоо яг Монголд за мажууд ингээл ажиллая гэж бодчихлоо юм л да. Энд ажиллах уу, тэнд ажиллах уу, буцаа хуучин ажилдаа орох, улсын газар одоо орох уу, яах вэ хүүгээл бодохоор яг зүр би яг зүр хоббигоо хөөж үзмээр санагдаад байгаа байхгүй юм. Хичнээн гадаад худалдаагаар төгссөн ч гэсэн зүгээр яг бас нэг зураг даардаг ч юм уу, видео хийдэг ч юм уу. Гэтэ одоо надад зураг гэхээс илүүтэйгээр видео айгу сонирхолтой санагдаад болчиход байгаа ш. Тэр ер нь бол начаа ер нь нэг контент бас хийж үздэг юм гэж бодоол. Окей. Зөв шүү дээ. Одоо тиймэрхүү тал дээр одоо яг ажиллахад бол очроод бол ерөөхдөө айгүй хангалттай туршлага байгаа гэж бодоод байгаа ш. Танаа нөгөө нэг мөгөд хоёрын нийлээд хийсэн тэр хоолны контент өстой гоё болсон шүү дээ. Тэр чи яг үзэл маань яг бодсоох гэж очроо өстой гоё хийж байгаа юм байна да. Бас нэлээ бас те тэр чин яг л ютуберуудын хийдэг тэр юунууд чид болцсон байлаа шүү дээ. Яг тэр яг эффектүүд те тэр өнгө өстой гоё болсон байл. Тэрийг нэр маань үзээд баяр хүргэе гэж бодоод ирсэн шүү. Өстой гоё болсон байна. Баярлалаа. Харин хүмүүс бас тэгээд аанд бас сайн зураг дарж байна, гоё видео хийж байна. Яг үндэ маний чадвар гэж юм байхгүй шүү дээ. Тэр нь бол нэг сайн технологиор зодцоо хийж байгаа байхгүй ерөөсөө тийм. Тэрөөсөө байж бас жоохон мэдрэмжний асуудал бас байдаг юм шиг байгаамаа. Тэр чинь яг гоё юм байгаа хүмүүс байж шүү дээ. Гоё юмтай хэрнээ тэгэл хатгалж шүү дээ. Тийм. Би бас яг нэг хүнээс сонсч ирсэн. Сайн зурагчин гэж одоо яг юу хэлэх вэ гэдэг тийм. Одоо ингээд дээр үд болонгууд л одоо зурагчин гэх юм бол одоо тэгэл нөгөө гэрэл мэрэл бүх юм чинь нөгөө механик байгаа шүү дээ тийм. Манаас ирж байгаа гэрэл одоо юу гэдэг бүх юмыг механикаар тааруулдаг. Одоогийн камер болонгууд л тийм байхгүй шүү дээ ерөөсөө. Автоматар таарчдаг тийм. Өдөрч бай шүмч бүх юм нь автоматар таарчдаг. Тэгэхээр одоо хүн болго өөрсдөө нэг камертай болсон тийм. Тэг бүгдээрээ гой гараад идэг яалтчгүй техник нь сайн. Гараад идэг. Тэг ямар үед одоо ямар хүнийг сайн зурагчин бэ гэхээр яг тухайн моментод хамгийн хурдан сэтгэж шот дарсан хүнийг л одоо хамгийн сайн зурагчин гэдэг байхгүй тийм. Одоо ингээд нэг модель ингээд зогсож байгаа цаана юу гарах уу, наан яах уу гэл газ сэтгэл таг гэж дарах нь л одоо хамгийн тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ зурагч видеоч ер нь бол нэг жоохон мэдрэмж гэх юм уу бас шиг илэртэй бас тийм бас байгаал бах гэж бодоод байгаа шүү дээ. Тэрэн байгаад тах шиг байгаа маа ялтч өөрөөлээ. Энэ бол бас яг хараад гой санагдсан. Би чинь тэр нөгөө нэг арт гэр эднэрийн бас тэдний нөгөө нэг тэднэр чинь тийм хоолны контент хийгээд байдаг шүү дээ. Манай тэднийг бас үздэг байсан юм чи. Тэгээ яг сүүлд очроогийн ингээ харьцуулаад харахад бол ерөөсөө юу очроогч баг илүү арга болсон харагдсан шүү дээ. Яг одоо бас тэднэр чинь амар сайн хийдэг л дээ. Яг адилхан дэлээ. Манай хэд бол яг адилхан гоё юмсан бэл. Бас харахмаар л байгаа ч дээ. Манай найз хийсэн шүү дээ гэж бодохоорс. Баярлалаа. Байна. Тий. Юу очроо төшөө бид гур бол яг тэнд хамт байсан. Бука нэг ирээд хэдэн 2 жилийн өмнө хаа ирээд олон яг очроог Букатаас яг танилцуулъя гэсэн. Тий. Чи тэгс илэрөө аялаар гацсан байлоо. Яалаа гэр бүлээрээ. Тэр хооронд ч Букаас нэг ирээд 9 сонсон шүү дээ, тий. 9 хонлоо. Тий. Сүнгэлтээр очсон сонсон. Тий. Ер нь бол яг өөр хотуудад нэлээ аялаад явсан. Яг санд болохоор нэг 9 онцод явсан. Тэр хооронд олон очроостай танилцуулаад бас нэг юм яриа. Яг ерөнхийдөө нэг үзэл бодол яриа нийлдэг хүмүүс ч юм бас ингээд тэрнээс ч бол тэнд нэх ингээл хүн амьтанд уулзаад яваад цаг зав бол байхгүй шүү дээ. Тийм. Байхгүй. Очроо ч тэгээд ядж яхад айгүй юу яадаг байсан шүү дээ. Төвшөө би ярьж илөө. Ийм нэг юм хуваартай айгүй ийм диктатуртай ажилтдаг. Тэр нь яг надад их таалагддаг байхгүй очроогийн. Одоо яг ингээд тэр өдөр бүр ингээ 3 дахь өдөр за би одоо 3 дахьд юу иддэг вэ? Нэг хагас өдөр по идэнэ. 3 дахь өдөр одоо Costco-гийн пицца идэнэ гэж явдаг тий. Яг ийм нэг юм хоороор явдаг. Тэр нь бас их хүн болгоны нэг яагаад ахгүй чанаралтай тий. Тэгэхгүй за тий. Нэгсэн байхгүй юу? Америкт ирээд ихнэр сургууль төгсөөд сургууль сураад тэгээ ихнэрийн сургуулийн төлбөр чи өөрөө бас айгүй үнэтэй. Айгүй сургуультай орчдөг. Тэгээ дээрээс Сан Франциско ч нөөрөө айгүй өртөг өндөртэй.
Дайжнаад бас нэг машин зээлээр авцсан. Тэгэхээр ерөнхийдөө сарын бийл бол бас ер нь бол аваа өндөр гарсан баг. Өндөр гарна тий. Тэгэхээр яалт ч нэг санхүүгийн сахилга бат байхгүй бол энэ бүгдийг ерөөсөө давж чадахгүй тий. Яг мачныг хилдэг байсан шүү дээ. Манай ингээд нэг гэрт ингээд 4 ширхэг календар ирдэг байсан. Орлого зарлага. Тэгээд нэг нь болохоор хоолны меню тий. Би хоолны меню хүртэл гаргадаг байсан байхгүй юу. Манай ихнэр хизээш нэг өдөр юу идэх юм шиг надаас асуудаг. Хоёр өдөр хизээш юу идэх юм шиг асуудаг. Бүх хоолнууд ингээд ойлгомжтой байдаг. Нэг өдөр гуляш, хоёр өдөр бууц ч юм уу тий. Гурав өдөр Costco-гийн пицца би очиод идчихнэ. Тийм ойлгомжтой байдаг учраас нөгөө хүнсэн зарцуулагдах зардал чи өөрөө гараад ирж байгаа байхгүй юу. Илүү зардал гарчаад байгаа юм тий. Тэгэхээр ерөнхийдөө бүр яг муухай нарийн л байсан юм да. Ер нь илүү зардал бол ер нь бол гарахгүй шүү дээ. Тэгэл яг л ясал барьж урьж чал. Тэгэл ямар ч байсан нэг 2 жил хагасын дотор ер нь бол 100% бүгднийг окей болгочихвол. Тэгэл нэг жил сайхан амарч байгаа л юм ирсэн шүү дээ. Учирч шүү дээ. Толгой болсон шууд мундаг ирсэн л та. Календар ураа ийц. Орсон шууд орсон. Календар шууд орсон. Одоо бол Монголд харагчгүй нүү тэрийг. Харагчгүй шүү дээ. Одоо ямар нэг тийм төлөв юм бол. Тэгээ манай хамаа хөвчүүлдэжэл хадгалцал ба. Тийм. Хамгийн гол нь манай Монголд ч бас яг ингээд ажил төлөвлөн гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. Одоо маань чи Сан Францискод байх чи ингээд машина барил явж төгжирдэн шүү дээ. Төгжирэхэд бас тэр чинь учиртай төгжирдэг байсан юм. Тэр Бэй Бриж бол учиртай байсан. Хугацаатай тий тодорхой хугацаатай. Тий, Пало Алтагаас Сан Франциско орох тэр 101-ийн төгжрөл бол учиртай төгжрөл зай. Тий. Эдгийн төгжрөл бол зүгээр нэрээ бүр үнэхээр ойлгохгүй юм л. Одоо маа чи Яармагт байгаа шүү дээ. Яармагаас хүүхдийн 100 хүртэл ирэхэд чи 230 минут явж байгаа. Хэдэн километрийг 8 км-ийг чи 230 минутанд тоолж ийнэ гэдэг л та. Зүгөө 5 майл хүрхгүй юм шүү дээ баг. Тий. 4 майл гарсан тий. Тэгэхэд манай чи Пало Алтагаас Сан Франциско ороход 40 минут юм. Төгжээтэй шүү дээ. Тэр чи ямар амар зүгээр л гэдэг. 40 км газар шүү дээ. Тийм үстэй 30 40 км газар тэгж явж байгаа ш. Тэгэхэд бол зүгээр Яармагаас ийшээ ирэхэд бүр арай л амар дүүж. Тэгэд ерөөсөө Монголд ингээд цаг төлөвлөнө гэсэн ерөөсөө ойлголт ерөөсөө байхгүй. За хоёлоо тэдэн цагт уулзъя гэсэн юм ерөөсөө авах. Өстөө нөгөө хошин шогдор гардаг үдээс өмнө үдээс хойш шүү. Ойрхон байвал тааралт хэлдэг нэг үхтэй. Нэрэл тийм багтаа тий. Бүгдээрээ баг зам дээр гараад баг зогчд юм шүү те тэгвэл. Бүр энэ Улаанбаатарт байгаа энэ залуучуудын хамаг амьдрал нь зүгээр ингээд энэ төгжээнд ингээд зүгээр сарнаад бүр ингээд дуусаад юучгүй болсон байдаг наа зөв. Юу ч хөгж бүр эвлэрсэн л л та тий бүгдээрээ. За өсө төгжрнэ гэдэг цагаад зохицуулдаг болсон. 2 цагийн өмнө гарч иж очдог болсон. Өдөрт бол ажил бол хамжихгүй. Тийм байлаа. Өстө хүүхдээ өргөж өгөөл ажилдаа нэг явбал буцаж хүүхдээ аваад гэртээ харих ийм сонголт л байгаа. Тэрнээс ш үнэн дээр цаашаа найз нөхдөд хүн амьтантай уулзаж ажил ярих. Тэр бол өстө үнэн лөөлөө. Тийм байна тий. Тэр мань нэг юм яг энэ дээрээс ингэ бодлоо. Тэр өмнө нөгөө нэг хоёр санаж нөө Баатарах орсон шүү дээ манай подкаст дээр. Тэгээ Баатарах тэгжсэн шүү дээ. Ингэж суусах. Одоо ингээ Монгол улс ирээдүйд бид нэр ингээд залуучууд яах вэ те яавал бид нар ингээд юу их хөгжихөө гээд ингээ асуусан чи Баатарах тэгжсэн байхгүй. Яг одооны бид нар бол яг цөөхөн байгаа. Тэгтээ биднэрт боломж байгаа. Нэг хүн доор хэж 3 хүний ажлыг хийдэг байхад бид нар бол 10 сая хүнтэй юм шиг бид нар ингээ маш хурдтайгаар ингээ ахих боломжтой гэж хэлчихсэн байхгүй. Тэгээ ингээ бодсон чинь яг одоо сая очроо хэллээ шүү дээ. Тэгээд зам дээр ингээл дуусч гин гэдэг жиш. Тэгэхээр чинь нэг хүн 3 хүний ажлыг хийх боломж байна уу те? Яаж өөрийнхөө ажлыг хийж чадахгүй шүү дээ. Харин те нэг хүн өөрийнхөө ажлыг хийж чадахгүй харч одоо тэгэхэр чи бүр би бас яг энийг яг ботсон байхгүй юу? Яг Монголд ирээл Улаанбаатарт ирээл энэ замын төвжирэлд ороод угаасаар да за Америкийг ингээ бодоод үзэхээр Америк бол за галт хэрэг юусоо байдгүй те. За яг нэг сан усаа тэр хавар нэг юм галт хэрэг бол ерөөсөө дан хурдны замаар шийдэгдсэн. Хурдны зам зүгээр ингээ тор шиг те. Тэгэхээр ерөөсөө улсын хөгжил хаана вэ гэхээр нэг хурд гэж яриад идэх шүү дээ. Тий, хурд. Манай Монголд бүр ямар ч хурд байх. Хурдны зам шалах. Юу хурдны зам тий юу байх. Яарад яах вэ? Ингээд ямар ч хурд байхгүй байна шүү дээ. Тэгээ улсын хөгжил залуучууд ч хөгжмөр шүү дээ. Хөгжихийн тулд бидэрт хурд хэрэгтэй байгаа. Хурдтай. Тий хурд байх хэрэгтэй шүү дээ. Заавал хурдан байх хэрэгтэй шүү бид нар. Америкт бол за нэг нүгүү хэлэхэд маань бол за нэг 2 хүний ажлыг бол би бол хийвэл хийчин. Ягаад тэгэхээр надад боломж нь байгаа даа. Би тэр хурдтай ажиллах боломж нь байгаа. Монголд бол чадахгүй нэ. Би зүгээр хүүхдээ сургуульд нь хөрөж өгөөл нэг ажилдаа нэг
хоцрохгүй бол ирэлний тийм л юм байгаа. Үлгэн салгаа очиод ямар ч байсан ажиллаад өрөө нүлгэн салгаан гэртээ харах нь шүү дээ баг. Баг хоногтой хариулах юм болох нь шүү дээ. 8 тарах юм бол 10 цаг 30 мөч тарах юм. 11 арих. Гэтэ бүр гамшиг шүү. Энэ бол зүгээр гамшигын хэмжээнд. Тэг наачууд гамшиг нь шүү дээ. Юу вэ те? Тэг за гайгүй болно. Очроо. Гэхдээ Одоо тэгээ цаа хичээгээл одоо энэ нэг хүмүүс эртнээсгээс засч янзлахгүй бол одоо тэгээд чин бас л нэг юмний бас байгаа шүү энэ чинь үнэнгээс энэ саад шүү яг үнэндээ бидний хөгжихэд бол маш том саад болж байгаа шүү. Тийм зүг юм уу хордоо. Уус онцлог нь л да монголч тэгээд үйл мүйл болно. Үйл болохоор тэгэл барилга тэр одоо бүх юмнууд чинь зогсож шүү дээ. Тэгэл уусаа зам налтаргаатай мөстэй хордоо явж болохгүй тэгэл бука яарад явах те гэж цаанаас нь тий бүр нэг өрөөлөг гаргаж марцсан шүү дээ. Хүмүүсээ бүр ингэ цаанаасаа хийгцээ. Яа том ах гэсэн юм дээр хэлээцтэй эхний подкастн дээр. За яарад явах те. Тий. За яах вэ? Хүмүүсээ цаанаас нь тийм байлгаас орчлоо шүү дээ. Тийм шүү дээ. Тэгтээ ямар ч байсан манайхан их арай өөр олжлоо байх л та. Одоо хичээл ойлгочлоо. Мундаг бол залуучууд бол байна аа. Яаж энэ ажлыг амжуулаад идгийг, яаж тэр авгаа хөхтэй амжуулаад, ажил төрлөө амжуулаад, найз нөхдөд амжуулаад, бизнесээ амжуулаад, сургууль соёлоо амжуулаад тийм яаж тэгж ажилтдаг гэмээр тийм мундаг залуучууд бол байна. Байна. Тийм. Скутертэй бол тэгэл баг амжих юм биш. Скутертэй дундуур нь усаал. Скутер нь бол үхний андаа юм. Тэ аюултай тий. Замтай. Гэтэ яг хаа төгжрөхгүй л дээ яг хаа 100-ны нэг хэдэн 100 хавар намартаа энэ дулаах үед бол скутероос зүгээр л юм шиг санагдаад байгаа шүү дээ. Би бас хавраас бас нэг мотоцикл авч юм гэж боддог шүү дээ. Тий наадах гэж авах болохоор зөв шүү дээ. За букач нэг унаад хэсэг унсан баг шүү дээ мотоциклээ. Кросс унаадах шүүсэхгүй л дээ. Кросс унсан уу те бука. Хөдөө өөрлөж. Кросс гоё те. Just жиг замгүй газраар явж өгнөстэй. Тэгэд яага болсон бэ? Яарад яах вэ? Тэгээд болцсон уу? Үгээд агаад болсон доо гэдэг. Яарад яах вэ? Урд байхдаа нэр очроо мопед ундаг байсан уу? Тайланд. Манайс чиг ундаг байсан шахаад. Унсан. Тэгээд нэг кросс унаад тэрүүгээр нэг онхолдоод үхэнгээ алдаад тэгээд хэсэг болцсон байсан. Хэсэг байсан уу те. Юу аюултай шүү те. Тэрээс ч асуудал их гардаг шүү те. Сэма. Гоётой урдч урагшаа байхс. Биш наад Америкэр чи сонь сайхан юу байна. Одоо 11. Өө энэгээр нэрээ юу яасан шүү дээ. Локдаун болсон шүү дээ өнөөдрөөс эхлээд. Нэг сарын 4 хүртэл. 1 сарын 4 биш ээ. 1 сарын 4 билүү те. Тийм баха. Тэ. Ер нь бол хүнснээс бус юмд бол битээ гаргал гэж юм уу те. Тэгээ битээ гаргаж юу ч ажиллахгүй юм байлаа. Өсч өдөрч гэсэн хаацсан бэл. Би харин хамжаа өсөөд сулцсан. Бичгтэр. Одоо наач тийм тайван дөө. Шаги өсчин байна уу? Идчихэл шаги өсчин байна. Шаг руу орцаа. Шагаал штэ. Шаги өсчин одоо хэдээр засах вэ? 40,000 цаг гэдсэн үү? 20,000 өсчин 40,000. Шагийн евро орж үзээгүй л шүү дээ. Одоогоор ярцсан юундаа эвлэрсэн та 20 50 гэтэл тэгээд ургууллал одоо малгай өмсөл дараа л агаад шүү дээ. Тийм шүү дээ. Малгай өмсөл. Наавар чи тэгээд сонин сайхан байхгүй. Ерөнхийдөө бол хүн амтан дарна шүү. Яг гарахгүй. Сайн дараа. Сайн наач нэг Монголоор зодтолдод ялагдчихв те. Өө тийм манай Сүмбэ аврагоо. Батсүмбэрлгээд манай тэр залуу. Үнэхээр тэгтээ цагийн зөрүүч амар хэцүү юм билээ те. Цагийн зөрүү гэдэг юм чи үнэхээр хэцүү юм бэл. Бүр цаанаасаа яг л үнэхээр сайн үсттэй. Йоо ямар хүн тулаан болоо те. Амар тулаан бас. 5 раунд 5 минут гэдэг чи 25 минут зодтолно гэж боддог хүнтэй те. Тэр ийм урт тийм өндөр хүнтэй тэгээд ёо. Наад 3 минут олигтээс харсан чадахгүй те. Оо тий баг 1 минут авсгаа хамгийн баг дуусна шүү дээ. Хий зохиол тэгэл хэд хий зохиол дуусна. 1 2 хий зохиол тэгэл тэгэл зодуулаа наач. Амар нөгөө арслаа зодуулж бодуулаад хэцүү л. Хэцүү. Манай хүн бол үнэхээр болохгүй өстэй өгшөө. Тий, тэгэхээр ч ер нь бол угаасаа тийм хүмүүс ч өөр л дээ. Тэр зодтолдог хүмүүс ч бүр яг жоохон бахарсаа бүр яг. Очроо тэгээд одоо юу их гэдэг юм хөшөө. Одоо Монголд ирээд яг ботсон юм юу вэ? Ер нь одоо дахиж боцъё гэсэн бодол байна уу? Ер нь чамд нэг юм хийх гээд байгаа сург байсан. Тэгээд тэр ер нь хэр явцтай байна. Реклам entertainment руу орох гэдэг шүү дээ. Боцно гэвэл одоо хотлаа л та.
Ер нь бол буцахгүй эндээ одоо би хаашиж явахгүй. Зөвхөн Монголд. Зөвхөн Монголдоо. Гой. Тий одоо хэлье. Дараа жил бас өөрчлөж. Дараа жилийн очрооч бас нөгөө очоо. Дараа жилийн үдий дахиад уулзъя. Тэгээ Юу ярих. дараа жилийн очоод хэрвээ өөр болсон байгаа энийг нь үзүүлье. Дараа жилийн очоо гэсэн чинь компьютер авч сууж байгаа байх. Тий за юу юм бэ? За хай бай юу мөгцөө. Энэ цоц дээ. Хажууд нь суудсан. Гайг баха. Одоо бол ерөөхдөө бол буцахгүй. Тэгээд мань чинь ямар ч хэсэг контент хийж үзье гэж бас бодоод байгаа. Нэг амар сүртэй нэг зах зээл харагдчих гэж нэг худлаа хэлэхгүй ч гэсэн ер нь бол зүгээр нэг хоббигоо нэг дагаад тийм ээ. Ямар ч хэсэг яг өөрийнхөө санааг нэг гаргаад юу хэлэх гээд байгаа юм те. Эсвэл юу үзүүлмээр байгаа юм. Эсвэл өөрийнхөө үздэг юм дөөрэж хийдэг ч юм уу те. Бүгдээр л YouTube-дээр юм үзэж байгаа шүү дээ. Бүгдээр л санаа байна те. Тэрийг аваад хөрсөн дээрээ буулгаад те. Тэгэхээр очроо бас юу сонирхдаг юм байна, юу үздэг юм байна гэдэг юмыг яг өөрөө бас ингээд нэг жоох Монголын хөрсөн дээр буулгаад те нэг юм хийж үзье гэж бодоод байгаа. Одоохондоо л яг нэг social room гэдэг юу яатсан. Тийм юм нээсэн байгаа юм. Тэгээд яг сая карантинлахаас өмнө баг офс мовсоо яриад тохирсон байсан. Тэгээд карантин. Тэр юу юм бэ хөө social room гэж энэ тухай жоох ярьж өгөөч. Тий бас одоо манай контентын нэр л ахгүй юу? За. Агуулгын за контентын нэр ч яах вэ? Студийн нэр гэх юм уу? За. Тийм хоёр найзтайгаа нийлж хийж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө social room гэдэг нь бол угаасаа тийм social дотор байгаа нэг юм өрөө байгаа тахна шүү дээ, тийм ээ. Тийм бай. Хамгийн гол нь тэр лого нүртэл ингээд цонхон дотор ингээд гэрэл асаацсан. Тэгэхээр ер нь бол нэг юм хар бараа юм бол хийцэж хийхгүй. Тэр яг миний зүгээр баримталж байгаа юм гэх юм бол жоохон одоо яг хэлчихэр тэгээд дараа нь үүсэн чинь ийм игээд үргэлжлэх дараагийн дугаараас орчих юм. Яг зүгээр чанарыг айгүй эрхэмлэе гэж би бодоод чаддаг. Юу ч хийсэн байсан те. Юу ч хийсэн бай. Сайн чанартай юм хийнэ л гэсэн утгатай юм биш үү? Санийг хэлсэн шүү дээ. Мөгигийн логик хоолны хийхэд те ингээд юу байсан. Яалтчүүдээ нэг техник технологиор бас зодцсон юм болохоор гайгүй болсон. Гоё болсон байл те. Тий, одоо ч гэсэн бас хийх юмнуудаа бас жоохон техник технологиор бас зодоод те. Ер нь бол за кино шиг хийхгүй ч гэсэн ер нь бол төхүүлэх клип шиг л юм дээ тий. Клип шиг л юмстэй те ядчил. Их гэж л үзнэ. Тэгэхгүй гэхдээ мэдгүй те яг цагаа тулахаар чадах ч юм уу гүү ч юм уу те. Очроо мөнгө хөөгд явчих юм байна. Нэг юм руу орохлоор айгүй бүр ингээд яг дуустал нь хийдэг. Начаас л тийм ядаргатай гар штэ. Тэр six pack-тай болсон байсан талаараа та нэг ярихгүй юу? Six pack-тай. Тэр ярих юм уу? Ярил та чи фитнес митнесээр нэг хэсэг бүр яг юу вэ бүр амар турцсан байсан шүү дээ. Уулзаагүй нэг хэсэг болцсон. Тий, тэр чи 18 онд Монголд ирдэг байхгүй. 18 оны 100 Монголд ирдэг байхгүй. Тэгээ 17 онд бид ич явсан юм чи Америкт нэг жил бүрээр мөрөөр идэж их дил бүсэрд юм уу? Мэж нэг 74 5-тай байсан. Баачк Америкт очингуулаа 86 кг болсон. Амар болсон байна. 12 нэм яасан шүү дээ. Тэгээд яг Монголд ирээ байжсэн чил манай ихтер яг ингээ хажуус утсан. Яаж нэг аавын 200 үнцээ явуулсан байхгүй. Эсвэл чи манай хүн чи ста муухай таргалсан байна гэсэн юм. Чи одоо Монгол болсон байна тий. Монгол залуучдыг би хаа ингээ хармаар. Тэгэхээр мань ч жоох уурахгүй юм. Би ш. Тэнд одоо яаж би турах юм, ямар заваараа турах юм гэтгсэн чи нэг анаа хажуутлаас ахаа урдуурч орчих. Ингээ харсаж амар анаа заяа бүр хоёр хүүхдэн баг над чиг юм ааш. Тэнгэл наа ахаа гэж авдаг. Тэнгэлс мигинт гэдүүлчихэж байгаа. Арайчтай. Уус нэг хүнд харгалгаач муухай хөш харагддаг шүү дээ. Тийм бэл аюу муухай харагддаг л тий. Шарандаа яг тэр 9 сард нь Америкт очив. Буцаж очиж байгаа шүү дээ. Тэнгүүдлээс чи чигэн торно гэж байгаа. Тэгмээ чи хамгийн 86 хийж байгаа 59 кг болтлоо. 4 сарын хугацаа. 86-аас 59 гэж. Эхнэрээс нь хэдхэн килограммаар тархалсан гэсэн шүү дээ. Амар ассан байна тий. 59 кг. Гэтэ яг нөгөө мэрэгчлийн багштай байсан болохоор ямар ч нөгөө бэртэл гэмтэл байхгүй. Дээрээс нь маш богинохон хугацаанд айгүй хоолонд үр дүнтэй. Бүх юм зохицуулж өгч байгаа юм чи. Тэгэл бүр мэрэгжлийн хүн чинь бүр цаанаас шаал өөр юм л. Тэгэл хараал одоо ингэ одоо хоолоо ингэ гэл бүх юм ингээ зүгээр л миний хийж байгаа хөдөлгөөнөөр ингээ
хараал ингээд суучж байгаа юм чи. Тэгэхээр чам баг арчлаад байгаа юм шиг яаж байгаа юм шүү дээ бүр ингээд. Өөсөө бөөцсөн өдөр болгонд маань чинь зөв бэлтгэл хийдэг байсан. За юу идэж чинь яаж чинь гэдэг. За энийг эдрийг идэрээ гээл те. Тийм бүх юм нь гаргаж өгсөн байна. Тэгэл яг нэг 4 сарын хугацаанд яг гоё болол. Тэгэл Монгол төрөл одоо буцаад нэг 11 12 кг нэмсэн. Тэгээд нөгөө 6 булчингаас хідүүлсэн. Байхгүй одоо бүх нэг том нэг том нэлээд том бас. Удахгүй бол дахиад шарчуудлал шарандаа шаачл. Оо шаашаа. Одоо бас нэг жоохон юм зэгцрээд хамгийн гол нь бас ирээд маань чи гэр орноо бас жоохон тохинуулж чадаагүй байгаа шүү дээ. Нэг байр маяр. Яг Монголд ирчихвэл яарад яг үдэл гэж. Тэгтээ хардаа чи хөшөө ингээд төсөөлтэй Америк чи очоод ингээд нэг одоо маань чи баг за 6 сард ирсэн гэдэг чи одоо 6 сар болчихсон. Чи 6 сар Америкт байчаад ингээд амьдралаа төхмөлөөг болвол нэг шал суг үстэй тийм шүү дээ. Яаж ямар ч нэг хийх ажилтнаа 7 14 хоногийн дотор ингээд бүх юмээ зохицуулж шүү дээ. Шууд очоод байранд орол ажилд орж үрсэн тийм. Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. 2 3 хоног алдахад нэг юм төлчихдөг бол чинь тийм. Чи одоо ингээд энэ Монгол тэр 6 сар болсон баг чинь байрч хүн явж идэв наа. Одоо л нэг ашиглалтанд ороод тавилга мавлага захиалал өчтөр өнөөдрөөс гайгүй жигдэрч эхэлж байгаа шүү дээ. Ямар хүүхэд сургуульд орсон. Эхнэр буцаад ажилдаа орсон. Байр сав окей болсон. Машин тэргээ зарахын зараад авахын аваад ер нь бол нэг зохицуулт явагдаад байна. Бас бол айгүй их юм бас амжуулсан л байгаа юм байна те. Бас хөрхөө яг тэр өөр хийх стэнуудаа хийгээл. Тэгээ бас яг очроогийн яг энэ одоо нөгөө нэг нөхцөл байдал дээр нэг юм хэлэхэд юу вэ гэхээр одоо ингэ залуучууд айгүй их хатгашаа явж байгаа шүү дээ. Яваа тэндээ очичоод ер нь 3 4 жил болно гэж яваал тэгээд баг 30 40 жил 1 2 жил гээл 10 20 жил болоод байгаа шүү дээ. Тэгээд энэ тал дээр ингээд одоо манай одоо ч найз нар дундаас хамгийн одоо 2 том жишээ сууж ин л та одоо манай Цэнгэл очроо хоёроо тий ингээд буцсан. Хамгийн муу жишээ нь ингээд энд байна. Тэгтээ ямар ч гэсэн яг маань энэ талаас нь ингэж айгу хараад тэгээд ерөнхийдөө айгу тийм эн чинь болохоор одоо юу гэдэг чинь зөв миний хувьд л да тий би ингличуудыг аль болох юм хурднаас хураад жиг ажлаа амжуулаад хурдан гэртээ харьяасаа гэж би айгу дотоо айгу хүсээд байгаа байхгүй. Тэгээд тэрийг бол ингээ манай очроо Цэнгэл хоёроо айгу сайн биелүүлсэнд бас их гоё бэлгшээгээд байгаа шүү. Тэгээ энэ тухайгаа бас жоох залуучуудын одоо бас өөр ингээд магадгүй мянган залуучууд ингээд хоёр шиг яг ингээ одоо Америкт ч юм уу Солонгост, Япон ингээл Европын орнуудаар ажил хийж байгаа шүү дээ. Тэгээ хааны ганц манис гэйгөө сонсцсон трак барьсан явж байгаа. Манис үеийн гар байж л байгаа. Тэгэхээр энэ хүмүүст чи яг л адилхан нөхцөл байдлаас хоёр одоо ингээд сууж байгаа шүү дээ. Яг юу гэж юу н бас яг энэ тал дээр хоёрын бодол юу н юу бодож хоёр яг энэ үйлдэлийг хийсэн бэ? Тэ. Тэр нь шуурхандаа бол тодорхойлолтой ихнэр эсвэл наана үлдэх гэхүү гэдэг. Тийм. Ягаад ирсэн бэ? Хүмүүс ягаад тэнд үлдээд идэв юм бэ, тий? Тий. Энэ тал дээр Цэнгэл юу гэж бод. Нөхцөл байдал болгон ондоо ах л та. Яг хуу үлддэг хүн гэсэн хүмүүс байд юм шиг үлээ. Ямар хүмүүс нь үлдээд юм? Үгүй яг хуу бас ер нь бол гоё штэ тэр нь буруутгах байхгүй гоё орчин тий. Тэнд ч одоо Америк мөрөөдөл тэгэл Калифорни тэрцмаа Сан Франциско гэдэг чи бүр хамгийн гоё дэлхийн номер 5-т орохоор хот. Тэгээ тэнд байх гоё ер нь бол яг яваад үзээд хараад за тэр чинь өөрийн гэсэн бас нэг тодорхой хүн болгоныг үзэл бодолтой байгаа хийж бүтээх гэсэн тэгэл би бол тэгж л боддоо шүү дээ. За энд бол ингээд гоё ингээд байгаад хүүхэд ч гэсэн гоё орчинд өөр ингээд адилхан Монголд ч гэсэн ажиллана энд ч ирээд ажиллана. Тэгтээ жоохон дуртай юм хийгээд явал бас гоё их боломж нь энд илүү байгаа мó тий. Одоо жишээлбэл нэг найз одоо Лос Анжелест өөрийнхөө бас нэг одоо гэр бар гэдэг одоо хоолны газар, пивны газар нээж тэр зүгээр л түрээслэгч байгаа заяа. Тэгэхэд 15 төрлийн одоо гэрчлэгээ шаардж байна. Жишээлбэл нэг NB-гийн сууг зүгээр л тэр бар пабта явуулахад л нэг MTV явуулахад л мөнгө төлдөг. Тэрийг бүр ингээд аль биесээр нь худалдаж авдаг. Зүгээр түрээс шүү. Тэгэхэд бизнесийн тийм боломж нь Монгол ямар вэ? Тэгээ одоо чиний газар түрээслэхэд зүгээр ямар ч асуудалгүй өстэй зүгээр Netflix-ээ тавьчихна өстэй. Тийм яг бизнесийн боломж зөндөө байна. Ер нь бол энд бас тэгээ дээрэс нь танил тал. Америкт үү? Энд Монгол. Тийм. Яагаад гэвэл одоо би үзсэн харсан юмнуудаа ч юм уу хэрэгжүүлээд ч юм ингээ явах. Гэхдээ тэнд байгаа үлдэж байгаа хүмүүс ч гэсэн бас мондог үлдээд амжилттай том дэлхийн компаниуд ажиллаад явж байгаа залуучууд мондог байна. Тэд нар ч гэсэн бас өөрсдөө гэсэн бодцсон юм байгаа, өөрсдөө гэсэн чаддаг юм байгаа тий. Тэгээ очроо бол одоо яг бас хийж бүтээх гэсэн юм уу байж гэдэг юм. Ирэх нь ирээд явах нь яв тий үлдэх нь үлдээ. Өөрөө Яарад яг өөр хороол баймаар тий.
бодсон юмнууд байгаа шүү дээ хүн болгонд өөр гэсэн. Очроо тэгээд ер нь одоо бол уусаа би явахгүй гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээд дараа гэхдээ Монгол хинч Монголоо муулахгүй очроо. Яг гоо. Гэхдээ чи сошиалар бас жоохон би буцмаар байна гэдэг нэг жоохон сансан юмнууд бас харагдаад л шүү. Яг буцмаар байна гэж хэлэхгүй байгаа ч тий. Тэгвэл нэг утга нь бол явчих шүү дээ. Яг оо биш дээр яг бодож лээсэн юм л да. Ямар хүмүүс нь үлдээд ямар хүмүүс нь буцаж ирээд байна гэх тийм ээ. Яг үннийг хэлэхэд бид гурав бол бас үлдүүл бол үлдмээр л байсан. Тэгэд яг үлдэх шалтгаан юу вэ гэхээр өөсөө хүүхэд байгаа байхгүй. Одоо энэ чинь нэг манай Монголд байгаа American School чинь жилийн 20,000 доллар лөө. Төлбөр нь тий. Төлбөр нь 20,000 доллар тий. Тийм баха тий. За 10 ч нэ 20 ч нэ мэдгүй тэр хавцаал байгаа. Тэгэхэд Америкт үнэгүй. Тий. Яа дээрэс нь за одоо сая зингэлэр цаг агаар тий. Калифорни мөч чинь бол бас мөхийн дулаа. Тий. Дөрөв үлрэл нэг үлрэлтэй тий. За ганц үлрэл. Тэр бол үнэхээр бэст. Дээрэс нь хүнс тийм ээ. Хамгийн гоё тий. Бол нэр хүүхдэд тэр идж байгаа юм болгоно л одоо нэг витамин тэгэл одоо үнэхээр одоо хүүхдэд л ер нь баг зориулагдсан тийм нийгэм юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр яг зүгээр хүүхдээ бодвол дээрэс нь баг хүүхдээ олон хүүхдтэй бол баг бид нар шууд үлдүүлэх. Манай Монгол бол яг хүүхдэд бол ер нь бол ээлгүй хот гэж тунхаглалчлаа шүү дээ. Тунхаглалцсан тийм. Тэгэхээр бол яг хоо би тэнд ч зөндөө ах нартай ч бас ярьж лээсэн л та. Яагаад ер нь та үлдэж чинь гэл тэгэхээр хүүхдэл бодчих. Хүн бол тэгж хэлдэг байхгүй. Хүүхдэл бодчих шүү дээ. Ах нь өөрийгөө золиослж чинь тий. Одоо насаараа трак барина. Насаараа үбрээ барина. Тий. Насаараа одоо сушигээ хийн. Тий. Тэгэхээр одоо яг наанаа үлд эсвэл ирэх юм чааш. Өстой сая цэнгэлийн хэлдгэр өөр өөрсдийнхөө сонголт л баг л та. Тий. Олон хүүхдтэй бол наашлаад тач хэрэг. Тэгээд яг хоёрын зүгээс тэгээд хоёр яагаад явах шийдвэр гаргасан яг нэг тодорхой яхан мэдээж хүн хүний одоо нөхцөлөд л өөр гэж байна шүү дээ. Тэгтээ бас тэр нь ямар байсан юм? Яг ном журмаараа л яваал ирсэн юм шүү дээ. Тий, ер нь бол тий. Миний хувьд бол тэр чи виз гэж нэг юм байгаа шүү дээ. Бас анх нэг оюутны визтэй явсан, F1 визтэй яваад. Мань нь болохоор F2 дагалдан визтэй. Хүү бид хоёр ч дагалдан визтэй ирсэн байхгүй. Тэгээ яг тэр нөгөө I20 гээд I20 тэр чинь нөгөө виз дардаг юм дэр чи яг 2 жил хагассан л виз дарж өгч байгаа байхгүй. Хугацаатай. Тэгээд яг хуу төгсөнгүүтлээ 1 жил дадлага хийж болно. Тэгээд дахиж нэг манай хүн ажилд оронгуудлаа дадлага гээд 1 жилийн виз сонгуулсан байхгүй. Тэгээд нийт дээр нь 3.5 жил. Тэнгүүтлээ яг хуу зөв нэг шалтгаан болонгууд л яг цаг тухайд нь ирээд буцъя гэсэн нэг юм байсан. Хоёрдугаар гэсэн бол яг хуу манай хүн ч угаасаа жүжигчин хүн. Тэгэхээр яалтчгүй нэг карьер хөөхөн зөв шаардлагатай. Угаасаа нэг Сан Франциско чинь жүжигчин найруулагчаараа магистр хамгаалсан учраас бас Монголд сургууль төгссөн шүү дээ тий. Монголдо ирээд бас нэг үзсэн харсан юм бас үзье гэж нэг юм байгаа. Тий, гоё. Тий, яг хүү бас яг 6 таа ирсэн. Яг сургууль ордог жилдээ ирж байгаа. Одоо 1-р анги багхгүй юу? Яг түрүү жил яг жилийн өмнө ирж болох байсан. Гэхдээ 5 настай энд ирээ дахиад нэг цэцэрлэгт явах ч юм уу тий. 1 жил хүлээх хэрэгтэй байсан болохоор бид зааш Америкт 1 жил байчи та манай хүн дадлгаа игээд. Тэгээ манай хүү сургуультай яагаад би тэгэл тэргээр нэг мөгийнхаа влогийг хийгээл. Тэгэл лээсэн шүү дээ. Тэгээд ер нь бол шалтгаан нь бол яг л нэг бичиг баримтны л юу шүү дээ. Яг цаг тухайд нь орыг гарыг те. Хэмээ те. Асуудалгүй шийдээгээ те. Тийм бас дараа нэг очинд бас нэг очиход бас нэг араа удах маягтай тэр чинь бас те. Эргөө очиход бас. Тийм. За лэнда. Төвшөөр зөв. Наагуурч одоо юу нэ тэгээд одоо бүх юм зогсчаал байгаад байна уу? Одоо энэ хүмүүс бол дандаа одоо ингээд гэр орноосоо одоо гарч болохгүй гэдэг юмны дагуу одоо нэг ч хүн байхгүй л ер нь өнөөдөр бол манай өнөөдөр ингээд хальт гараад ирлээ тэгэл гадуур хүмүүс явж илээ бүр саксмаг тоглоод байжлаа хүмүүс тэгэл одоо гайхаал одоо бол манайх ч бас аюу чанга яваад байгаа шүү дээ Монголд бол те энд бол ер нь тэгэл баг хүмүүс тоохгүй гадаа мадаа явж явах юм шүү дээ хамаа намаагүй зам бүлэрч байгаа. Тэрнээс бас яг гарахгүй тийм бэл. Тийм ерөөсөө байхгүй ямар ч зүйл битгий гэрээсээ гэртээ бай хүмүүсэндээ л яваараа гэсэн тийм заавартай. Тэг хүмүүс нь бол тоохгүй машина барил бүхлэрэл хэлээ өнөөдөр ямар ч гэсэн. Тийм наад чинь байгаа хүмүүс чинь болохоор ер нь бас бид нэр өвдөөд
өгчж болно тэгээ өөх хүртэл эрхчлөөг нөгөөл гэсэн утгатай л гарууд л бөөрөх баг шүү дээ. Тийм л бах тий. Заавал бас өгдүүлэхгүй, өхүүлэхгүй намус чинь бол хорцдохгүй байхгүй. Юу нөгөө анх яг нөгөө 2 сард Америкч нь локдаун болсон шүү дээ. Тий. Тэрүүд чинь хүн болгон гэртээ байгаа л гарахтаа бүгдээрээ маска зөөгөл тэг Бэлийн өмсөл тий. тий бэлийн өмсөл амар ингэжсэн. Тэгсэн чинь хэсэг хүмүүс жагсаал хийж байгаа байхгүй. Бид нэг маск зөөхгүй, бид нар бэлээ зөөхгүй гэл. Энэ бол бидний эрхчлөө мөлөө. Тэрэнд нь ингээ ямар ч улс мос ингээ оролцохгүй заяа. Энэ үнэхээр л та нарын эрхчлөө тий. Тэгээд тэр хүмүүсийн ингээд юмд ингээ сонсоор яасан гэсэн чинь хүн чинь бас өөрөө нөгөө гаднаас ашигтай бактери оруулах хэрэгтэй юм биендээ. Тэгэхгүй ингээд байн болгон гараа уваагаад санитайзер даатай маск зүгээд ингээр нөгөө хүний юу чинь ашигтай бактери авч чадахгүй болоод дараа нь ингээд зүгээр ингийн амьдрал руу шилжчихэд нөгөөтг нь одоо аллергич болдго юм уу те Чухлын зүйлсэн байдаг ч юм уу те. яха болчдөг юм байна л да. Тэгэхээр тэрний хэсэг хүмүүс чинь нэг сүржигнэл Өвдөж өгөх эрхчлөөг мөн нөгөө ашигласан. Дэгдэх чаар сайн өгдөг юм байлээ. Өвдөд өхөл өөх гэл хамаагүй. Яа өөрөө л мэдгэл. Стол өөрөө л мэдл юм байлаа л тэ бас. Тэр нь ч тэгээ амарлах л та тий. Одоо ямар нэг бол болж одоо амар. Нилийн удаад амжирчлаа тэгээ явж байгаад гайгүй болох байлгүй дээ. Их коронавитоо байжээ. Яарад явах вэ гэж. Монголчууд одоо бас яг л тийм биш те. За байжээ. Болоог та нар нөгөө сүмээч чи ПМ ивэч гэсэн одоо байжээ. Та нар одоо болоогүй юм. Уучих юм бол та нар хаавар явснаа хэлж чадахгүй шүү дээ гэдэг л шүү дээ. Санахгүй шүү дээ. Хаавар явснаа санахгүй шүү дээ. Тэгж гайгүй болох байлгүй дээ. гайгүй болох байлгүй дээ гэж залбираа сууж энэ бүр залбиралтын үрдэл байж шээ. Гайгүй болох дээ. Иби комеди яа тий. За бокоор юу вэ? Сонсохоо. Юу ах вэ? Яарад явах вэ л гэж. Яарад явах вэ гэл гэр зур. Ажилтаа цаашаа хоолундаа ингээл хүүхд мөхтэй хагаш. Дэглэмээ гэдэл ажиллаа. Бид нар ч одоо дэглэмээ яриад л ингээд гэртээ ингээд подкаст хийгээ сууж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм ээ тий. Гэр гэрээсээ л одоо ингээл яадаг болсон шүү дээ тий. Хамт амьдраад байгаа шүү дээ. Таварч цуг. За очроо тэгээ ойр одоо ер нь юу ер нь бол гэр оноо төгчлөх гал яваад байна тий. Надад явахгүй шүү. Гитараа тоглож гин үү? Яаж юм? Гитар чинь Оги гэдэг гэж танилцуулах чад болсон шүү дээ сая. Яг тэгээ тэгж танилцуулсан юм. Тий. Харч Оги. Тийм ах за очроо дараагийн дугаарт одоо чи орно шүү гэсэн чи ашир. За би юу ярих юм бэ гэснэ. За чи нэг гитар чи Оги гэж танилцуулаарай гэсэн. Тэгээд ер нь бидний зэ мартаа явцсан байх шүү. Гэхдээ өмнөх дугаараар би бүгдийг сонсож бүгдээрээ дандаа хөгжмийн боловсралтай амар юмсаар тийм чи намайг орох гэхээр би одоо ямар юмны хөгжмийн боловсрал авах зүгээр анд чи орж байгаа. Тэгэхээр за тэгвэл манай гитар чи явах юм. Өчигдөр гитар тоглолдог шүү дээ тий. Гэнэ урд хятад байхтаа л нэг охин найрах гэж нэг хидэ ай сурахгүй юу? Аха. Тэрнтэй Охин найрах гэж тий. Үндсэн байртай. Тэр шиг хятад дуу муу бас дуулаад идэв шүү дээ. Нарсаа нөө. Өлтөө найрч чадаагүй. Аа. Яг тэгээд миний барьдаг үед чи хүмүүс чинь гитар сонирхохоо болоод электро хөгжмөр ороод асаа гэсэн даалга болчихсон шүү дээ. Би Гитартаа өлтсөн шүү дээ гэж. баадлаа гэгөөд. Очоо хэр шооддаг гэсэн нэрээ. Бас хожигнуулна шүү дээ хандаа. Одоо н хороолын ретро Сигс чинь тэрнээс өмнө одоо энэ төв басны Арирангаас чинь мань гарч ирсэн шүү дээ. Ариранг Холливуудаас гарч ирсэн шүү дээ. Иш орж нэг Ариранг орчоод иш орж Холливуд орчоод. Аха. Тэгэл цаашаа хороол оронгуудлаа Си рүү ороод Ред Рок руу ороод нааша хүүхдийн зүү харлуу руу ороод. Харлаа юу? Харлаацнаас дээр үеих хэвээр бүржигхэн дээр үеих шүү дээ. Барбекю болсон байлээ тий. Тэгээд 3 дахь нэг барбекю болцох шүү дээ. Тэгээ харлуугаас чинь хайчлаа. Харлуугаас чи дөргөө моргоо метро олоод тэгэл минт болол. Тэгээ сайхан нэг 100 орж үзлээ. Зүрээ ороод үтсэн чинь нэр хүний урманд хүнтэй гар барьяг таних хүн байхгүй. Үнхээр нас явцсан байл. Тэгээд ер нь бол минтэр дууссан байлээ. Сайн шоу ч юм байсан. Өмнө нь бол тэгэл ороод ирэх бүгд
очоод хүмүүс хай цаашаа хай гэдэг амжуулчихаа. Мачи бүрийн найз наваа шоолоод байгаа ш. Минт дотор явж байгаа байхгүй ингээ мань тасарсан заяа. Тэгмээ найздаа ингээд үүрүүлсэн явж байгаа байхгүй. Тэгээ манай хүн ингээ намайг үүрээд машин руу хийх гэ хөрвчихгүй явжсан байл та. Тэгээ үүрүүлсэн баачгаа явжснаа гинт бонготлоо хүн гар барь уудлаа буцаад. Тийм билий. Сохтууд ихсэн тэгээ хүнээс бас яага мэдээд нь шүү дээ нөгөөдгөө бас сайн уу байна уу гэх тийм их хүн байсан бахна шүү дээ мэддэг таньдаг хүмүүс одоо тэгээ байхгүй болсон шүү дээ. Одоо бол байхгүй. Одоо бүр баар маар орохоор бүр ичээд идэх болсон байлээ. Бүр жоох нэг хаалчаад бүжиглээ гэсэн чи бүжгийн өвсөж авч ирэхгүй. Бойлсон. За энэ спортос би зүгээр ингээд нэрээ татлаа. Хандсан уу та? Одоо хансан. Үнэхээр хансан. Дайлын дотор шоуд. Дайлын ч бас шоуны хот үстэй. Мачаад би очиж байгаагүй. Хятад чич өөрөө чич шанхаад байсан мэт. Тий, маш шанхаад байсан. Ер нь л хятад бол тэгэл жигхийн шоуны хот штэ. Ирхчлөөтэй улс гэдэг чи зүгээр хятадд л. Тэ? Бас гэнг газар штэ. Америкийг ирхчлөөтэй чөлөөтэй гэсэн. Ирхчлөө тэ. Хятад бол ирхчлөө. Жигхийн шоуны хот. Хятад гоё. Яг тийм амар хууль бус юм хийчихгүй л бол ер нь хүмүүсийгээ хүснээр нь шоудж, хүснээр нь архи болгож, хүснээр нь идүүлж те. Жигхэн хүснээр нь байлгадаг шүү дээ ер нь бол те. Тийм шүү дээ. Шинжэнгөө арх зараал манайс чи тэгэл ойд шинжэнгөө пив уугаад гадаа суугаал тэр шорхон болдог гэдэг. Үүр цайдал суугаал. Тэгээд өглөө болонгот дэлгэр мэлгэр оогоот орж дэлгүүрээ басаач юм аваал хэвээр тэр дураараа те ер нь. Бас би мэд сайтай байж те. Ерөөсөн харин тийм 7 хүртэл бол 30 минут нэг нойр авчаал тэгэл өмхөн амлчаал анги дээр сууж байсан шүү дээ тий. За одоо бол зүгээр манай хятад сурдаг байсан оюутнууд бол бас үе оюутнууд бас гоё байсан шүү тий. Очих болгонд л яг нэг ах нар нэг байж идэг, үеийнхэн нэг байж идэг, дүүнэр нэг байж идэг. Тэгэл яг л ерөөсөө ингэ үе үедээ л ерөөсөө шооны амьдрал яг л ингэ явж байгаа юм чи яг ингээл гоё л доо. Юмаач сурна, юмаач сайхан шоуд нь, юмаач сайн сурна тэгэл. Тэгээ ингээ бодсон чи ер нь энэ шоу гэж ер нь үеийн үед л байсан байх тий. Харин нэг амсын үеэс ахуулаад бүр ингээ одоо хүртэл ингээ хөгжөөр бүццгэлээ бүр амар шоу. Сумын төвийн улаан булангаас ахуулаа тий. Бүр ингээс хүн төрлөختөө ерөөсө тэр чигтээ шоу чи юм биш юу нэ. Амар амар гэнэ. Яг харахгүй нэг тийм байхгүй болохгүй л тий. Залуу насны бас жоохон мэдрэх боломж шоу моо л яадаг л хэл таас тий яг гэлээ сайхан байгаа. Нэг найз нөхдөдөө олоолаа гоё нэг явах нь гоё л байдаг юм шиг байна. Тэгээ сүулдээд амьдралд мухлагтаад ажил төрлийгээд ирэхээр тэгээд толгоонд өөр юм бодогдоод юу шоу арга те. Ташаа бүр ихсчээрээ нэг тэрнээсээ кайф авахгүй те. Хаяада маада удаж нэг гоё яваад. Гэхдээ яг манайд нийлээ шоуд бол амар шоудах бахоо. Яг одоо бол яг хоорондоо нийлээд ингэ явал те. Хүүхдүүд яг шоуда бааранд орон заяа. Бааранд ороод нэг тасархын наагуурл нэг тайзан дээр гарч илээ дээ. Тэрнээс өмнө бол тэр бүжгийн талбар бол зөвлөхгүй юм билий хичээд баг хүмүүс чи хилэн хараад энэ хөгшин төгзөг ороод юу гэж цай бүглээд суудал дээр ууш каракургоо оргисон харцтай байгаа даа. Нэр юу ирээ орж байна? Аха. Ясан? Бока ирээ. Юу. Сая юм хэлчихсэн үү? Баарны тухай. Гүг. Баар маар болсон шүү дээ. Хаяад нэг гаднаас дэжимэж ирвэл яг Букач нэр шоу зохиогоод идэж штэ. Интрог нэг 18 онд интро те. Интро дээр ч жигхэн болоог нас бич. Тэнд нэр сайхан байсан дөө. Юмд нэг авчихдаггүй ой модны цаана очивол бас л өөрөөр бүжиглэхэд гоёлоо юм ч те. Нэр те. Интро дээр очроо очсон юм уу те 18 онд. Би яг 18 онд Монголд ирсэн шүү дээ. Тэгэл яг тэр үед болсон юм уу те. Ямар гоё. Галзуус. Би бүр тэртээс нэлээ олоорны нэлээсэж ирсэн тий. Тэр тухайга жоох яриач. Тоор хоёлоо байсан юм шүү дээ. Тоор жоох яриач тэр тухай. Би тэнд ирсэн байхгүй. Яг нь олон улсын фестивал Монголд оруулж ирж хийсэн. Урд нь бол Шанхай, Бээжин, АДГ-н дээр одоо Европ гэсэн болж исэн тийм фестивал маяг юм байна таахгүй. Тэгэл тэрийг хийсэн 2 жил хийсэн. Эхний жил нь бол яг гоёсон. Эхний жил хэдэн онд байсан? 30-40-од диж ирсэн. Хэдэн онд байсан? 18 оных ч эхнийх. Эхнийх байсан юм аа. Тэгвэл тэр бол зүг супер байсан. Тэгээ 19 онд хийгээд. Тий. 22-оор жоохон тулж жагаад тулгамдж жагаад тэгээд хийчихээ гэд хийсэн.
2 3 Эхнийх нь бол нэлээд төлөвлөж байгаа. 3 жил болсон юм уу? 2 лөө. 18 оных нь хаана болсон тэр үедээ? Очиж Монгол хэлхэн дээр. Монгол хэлхэн дээр болсон. Супер. Би бол яг очичоод ирээд удаач гэсэн амар сэтгэл хөдлөлтэй л орсон шүү дээ. Тэгээд яалтчгүй бүр тэр сэтгэл хөдлөл өөрөөсөө 100. Яаж ч тэр чи 2 3 талбай байлгүй те. Яг төв дээр нэг байнгуутлаа жоохон нааша гал малхасаац. Бүр Тийм шүү дээ. Хүмүүс вайб нугаас те. Дасрахаа. Тэгэл нөгөө манай чинь урд нэг бар тим байдаг гэсэн нэг давхар сольж шоудаг гэсэн те. Нэг транс яваад R&B яваад хипхоп яваад те. Заал маалнуудтай те. Оронгууд ингээ хоёр тишээгээ ингээ заал нуугаад мангар том хоёр заал хипхоп тэгээ электро гэ те. Тэнгүүт сүлд рок жаар хийц баг шиг өссөн. Юу болсон бэ те бүр. Тэр 18 интро ч баг яг тийм биз те. Ингээл газар хийсч тэр хүн дундаа ингээл ихсэл тэр автобус нэг шар автобус тавьсан тэр дотор орж хоол. Тийм. Тэгэд дараа нь юу яадаг те. Очроо мөгийн гурлаа нэг Rock Arena-д юу үздэг. Snoop Dogg-ийн тоглолт үздэг те. Тэр бол амар байсан те. Тэр тухай яриач жахаа. Та гурав ярьж байгаарай манай одоохаа. Чи яаж гэж байна? Гүлэг манай чинь юу гэдэг болтгоо? Кабел гэдэг болтгоо. Хөшгөл. Нэг хүүхдтэй байгаа юм шиг л байгаа шүү дээ. Гүлэгч бас муу харчлагаатай байгаа шүү дээ. Snoop Dogg-ын тоглолт яасан гинэ. Snoop Dogg-ийн тоглолт амар шигсэн. За очроо яар. Юм амтныг хардаа. Ийм амтнаас чихэн босоогүй шүү Тэ дээ. одоо нэг 4 сар хүрээд босдог байх та тий. Хой хин гэдэг лээ. Нэр баг. Нэр байхгүй. Гороо гэд би нэрчээд байгаа юм. Бороо гэд бука хэлчихэд байгаа. Одоо нэр баг. Сой нэр байна. Гэт байж Аав сабак гэд. Сабагч хин. Сабагч нь ямар сонссон юу лээ? Төвшөөг нохоо штэ. Нохоондоо зүгээр орсоор сабак гэд нэр өгсөн байгаа байхгүй юу? Гэтэ төвшөөгийн ах их гэдэл үү? Тулгаа ах яах вэ? Энэ тий тулгаа ах. Монгол талны. Тий штэ. Санд өгдөг ах юм. Тий штэ. Тулгаа ахтай минь төргийа. үзэж байгаа бол минь тэр үе гэж. Ахтай минь төргийа. Тэгээ Snoop Dogg-ийн тоглолтын дээр яалаа хоёлаа тэр чинь бас нэг тикет нь плэт нь $100 те. $100 авчлаа. Гэхдээ гайг авсан юм аа. Доктор дээр Snoop Dogg хоёр Oracle тоглоно гээл тэгсэн чинь мөөгийн гурлаа энийг за яач вэ энийг үзье гээл те. Тэг өмнө чинь бид нар чинь дандаа яг тэр цэнгэлтгий чинь гадаа нөгөө ажиллаа хийгээд хүмүүсээ хүлээж авах гээд машин дотор ажиллаа хийгээд аппликейшн хүлээгээд ижтэй гарууд чинь за яг тэр лөө орё гээд. За тэр талаар тэр чи яаж ямар ажилгүй байсан юм аа. Би чи яг ажилгүй гэртээ ингээ хөвчихсэн чинь цэнгэл яриад өшөө юуны iStop гэж. Snoop Dogg-ийн тоглолт олж тэр үзье гараад тэр. Тэгээд эхнэрээс асуусан чи тэг яв. Тэгээд мань гурав чинь намайг ирж аваад бид гурав чинь очиж үздэг байхгүй юу. Тэнд бас нэг нэлээд удацсан хідэн найзууд идэв гэсэн. Тэдэрт хэлсэн чинь ер нь өгшөө наа чинь одоо East-с гарч ирсэн хипхопч тэр нь жоохон East-с West-с гарч ирсэн хипхопч тий жоохон эвгүй гарууч шүү тий. Одоо East Auckland-ийн нөхдүүд гээд байгаа байхгүй юу. East Auckland-ийн нөхдүүд очиж үзэн харууд үзэн тэгээ жоохон болгоомжтойгоор гурав нэг хужаал явж байгаа штэ та гурав гэл. Тэгэхээр бас жоохон шээчгүй нэрэж бас тийм юм. Одоо ч буу муу гаргаж ирсэн. Аюул болох юм болоо. Тэгээд пак яваад орлоо. Тэгэл явал тэр чи эхэлсэн байсан тоглолт нь тий. За энэ жоохон хоцорч очоо. Тэг жоохон хоцорч очил. Тэгэл очиж ин яг ингээл нөгөө бүхий өргөн шиг юм байгаа. Саадгээд орсож өстой. 0 удаа. 0 вид зам. За бүр ингээ харагдсан. Тэгэл маань гурав чи ингээл нэг шовдорлогдсон 3 баач гэх шиг царайлал харууд нь Аз харагдахгүй шүү дээ. Аз ганц хоёр шарл харагдана. Бараг шарж харагдаагүй дээ. Харууд би ч бас ингээд дотроо ингээд жоох айцтай байгаа шүү. За ингээд эвгүн байна, ингэх юм байна. Тэгээ яг ингээд яваад ороо тоглолтоо үзсэн чинь тэр харуудын тэр тоглолтыг үзэж байгаа соёл бол зүгээр миний төсөөлжсэнээс бүр ингээд кул хийсэн. Тэгээ үүдэн дээрээ бас ингээд зохион байгуулалт нь гоё тий. Бүгд ингээд хутах ч юм уу одоо янз бүрийн юм байгуул бүгдийг ингээд металл хайхчаар шалгаад орон тоглолтыг бол ямар ч аюулгүй явуулах гэж байгаа. Тэгэхгүй тэр дунд чи юу ч болж болно шүү дээ. Тэгээ олон жил зохиогоо сурцсан газар чинь тийм л зохион байгуулалт. Тэр зохион байгуулалтаас гадна тэнд оролцож байгаа хүмүүс бол тэгтээ бүр үнэхээр nice байсан байна. Соёлтой тий тэр чи яг өөрийнхөө шүтэн бишрдэг хүнээ үзэж штеп үнэн гол айгүй гоё шоудж байгаа байхгүй тий зөв эрүүл гоё шоудж байгаа байхгүй тий бас ямар ч ирж байгаа шүү дээ тэр чинь тийм үстэй East Auckland chicken gangster-ууд ирж байгаа шүү дээ хэд бүр ингэ Snoop Dogg өөрийнх нь нутаг өстэй чи тий яг ийм суудлаа нэг юм суудлаа заяа дөнгөдлээ ингэ
ингээл нөгөө харуулж бүжигч мүзээ савсгана шүү дээ, тий. Хизээч миний юу руу ингээд Халтахгүй тий. юу руу халтахгүй төхөн. Яг л тэндээ ингээд босоод ингэж бүжигээл тэрүүгэн тэндээ л ингээд савсганаад байгаа байхгүй. Соёлтой тий. Тий 10 жилд чинь манай чи ширээгээ шугамд ачиж яг тэрнтэй л бараг ингээд юу айтлан тэгэл шоу маа үнсэн. Тэгээд нэг сони юм юу яадаг вэ шүү. Гурлаа гарч тамхилъя. Пив аавнга тамхилъя гэлдэг байхгүй. За тэгэл гараал пив аваад биш тамхины өрөө хаана нэгсэж юм тамхи маяг та буцчиход видео татгиж байгаа. Тамхи болохгүй видео татчиход. Тамхи болохгүй наа дотроо орж видео татгах бид бүр шууд ангаац юу болоо. Юу ээж тамхи татмаар байх чи тий. Тэгэнгүүтлээ шууд юунээсээ пив аваад за буцаад орё. Үнэн гоё тоорлоос тий. Амар болсон тий. Гэтэ Snoop Dogg мог бол од юм бэлээ бүртээ бүр яалтчгүй бүртээ дэлхийн хүн бэлээ те бүр Тэглгүй авахтай тэгээд багасаа сонсож өсөжсэн үний чинь гараад ирэхлээр чинь хит бараг л хитэхгүй байгаа ч тэгээ байцсан чил амар гарч ирсэн тэгээд Snoop баг чинь тэр яа попчтын тарин болсон да гэ гараад да гэж гараад ирсэн өгөж байгаа ш нэрээ тий ёо нэг гарталтаа коньяк барьцсан нэг талтаа ингээд нөгөө юугаа тамхи барьцсан тий буу муутаа гарчсан мөнгө муутаа бас буу мутагаа ёо мөнгөний за нөгөө юугаар мөнгөөр боддог ботгаа юу те тэр мэртэг сүртэй гарч ирсэн тамхиа зооцсон ах зүгээр дараа гэж нэг ингээд штэ дуулангаа ингээд ерөөсөө тэгэл гараад харагч амар ганган шүү те. Галц тэр зүгт мөн тэр алмаз амар мөнгө зардаг. Тэр тий. Энд бас Мексикод бас жоохон тийм те галц шээж манай нэг яг хэдэн Мексико те. Амар өнгөлөг болсон үстэй явж идэв штэ. Тэ ихсэн шүү дээ. Яг нөө Bay Bridge даваал санал руу очихлоор одоо бид нөгөө нэг одоо цангийн клабууд бол дандаа электро тий. Шал өөр ингээ тэнгуүтээ арай нэг юм жоохон юу гаагаад Auckland руу гараад ирэнгүү зүгээр шүү дандаа ингээ харуудаар дүүрэн underground одоо old school дуунуудтай явж байгаа баарнууд нь ч тийм. Тэгэл бид нар чинь марын бөөнөрөө тий тэндээс ихийн дэги мэги бид бөөнөрөө нэг заа нэг оройдоо нэг амралтын өдөрлөө. Тэгээ тэр чинь содогийн төрсөн өдрөөр нэг Auckland-ийн харуудан бар болтой. Тийм за сан орохлоор жоохон электро авчтай ганц удаа нэг жоохон евро нэг ороод Auckland руу нэг орё гэсэн чинь тэгэл гээл зүгээр үүдэнд нь тэгээ харууд орох гэхэлэр хаанаас ирсэн хаанах ингээл тэнгууд бид нар ч одоо нэг хаанах гэж харагддtiin дээ тэгэл ер нь бол яг Монгол гэж бол таахгүй шүү дээ. Эзэн ш таах. Хожа Филиппин, Солонгос, Япон гэж боддог. Тэгэл монголчууд гэдгсэн чи гэл үүдэнд нь харуу те. За welcome гэл оронгот харуудын яг тэр баарт гээд яг ингээ Монголын бааруудыг бас ингээд одоо ингээл харахад тийм Америкийн баарнаас яг үнэндээ бол гоё тий. Монголын баарнаас яг интерьер нь амар гоё те. Эндхийх бол зүгээр нэг амбар гэдэг үстэй баарн те амбар сон баарууд сонсох хөгжмөн байна. Орчин нэг баарыг хамаагүй тий. Манай монголчин бол орчин жорлон морлон бол бас кул ахгүй болохгүй шүү дээ. Тэнд бол баг зүгээр нэг бодос шиг тийм underground стилээр явчихж байгаа тий. Гэхдээ ер нь Азийн соёл юм шиг байна баар. Одоо хятадын баарууд ч бас амар шүү дээ. Баар гэдэг үстэй тий. Амар бүр зүгээр жигхэн Жишээл баагүй шааж идэх шүү дээ. Гэтэ манай чи нэг Vegas орж шоудаад Vegas орж шоудаад юу яадаг нөө ихнэрүүд болохоор нисдэг тэргээр шоудаад манайд болохоор автобусаар шоуддаг байхгүй. Тэрээс гоё юм биш үү? Автобусаас шоуддаг. Тэр үн супер юм л. Тэгээд тэр тухайгаа жоохон яриач. Лас Вегас явсан тухайгаа. Vegas тэгээд автобусын суугаа шоудаад 5 баар оруулна гэж байгаа байхгүй. Тэгээд сарын өмнө нөгөө купоноор юу загсан чинь $20 яаж амар хямдхан заяа. Купоноор авсан уу? Тий. Юу нэ? Группоноор дахиад тийм группоноор сарын өмнө авч байгаа байхгүй. Тэгээ $20 авч байгаа заяа. Тэгээ манайд чинь юунд нь суугаад автобусанд нь суугаад 5 газар орно. Вегасын хамгийн том 5 баараар орно гэж байгаа байхгүй. Тэнгүүтлээ ингээд гэрээ мэрээ. Тэгээ нийтдээ $20. Тэгээд автобусын дотор уун шоуд нь тасарна. Архин өнгөө байдаг лөө бас тийм тий. Архин өнгөө. Гэтэ бөөлчих юм бол $1000 гэж авчих. Бөөлчих юм бол $1000 заяа. Тэгээ хэрвээ та сохтой байх юм бол бид нар таныг автобусандаа оруулахгүй байх эрхтэй гэж байгаа. Тэгээ манайч окей. Тэгээд үрээсээ нэг автобусанд нь ороод зас 5 барын бүх Vegas-ийн 5 топ 5 барын дуусна гэж орсоч. 3 баар ороод маний жиж явж байгаа.
цаастаа боли яагаад. Тэгээд тэр эхний орсон 3 том боор гуруулаа хятад баар болж. Бүтгэдэг бүс. What? Хятад баараа. Дийцэнтэй тийм. Nice. Бараг Тэгээд урд байдаг шиг янзалцсан. Төгс янзалцсан. Яа, урд бас тиймтэй баарнууд нь төгсөд шиг янзалцсан. Тэгэл ёо би тэгэл вег. Гэтэ хамгийн инээдтэй би ч вегээс анх удаа очиж үзэж байгаа шүү дээ. Тэгээд чи өглөө гараад, үүрээр гараад бид чи өдрөө очиж байгаа байхгүй нэг 2 3 алт. Яа, очсон чинь ёо маань хідэн найзууд бол очиод үзсэн. Би ч анх удаа ингэж үзсэн. Гэтэ би хэлдэг дэлхийн алдартай шоуны газар гэсэн ийм л юм байт юм уу гэсэн. Зөвхөн чи оройг хүлээлгээд байхгүй юу? Тэгээд буул руу ороод жоохон дуг хийчихэл орой гараад ирсэн. Зүгээр л үгээ буцааж авмаар санагдсан шүү дээ. Оо бурхан минь тэ өдөр болоод байна уу орой болоод байна уу. Тэгэл хамгийн сүүлд нь Вегасаас явахдаа тест ерөөмөр хүнээ Вегас тэр шоу дээр гэж ерөөмөр юм байна да гэж бодсон да. Үнэхээр гайхал. Уусаа Вегаста чи юу ярах вэ те. Ер нь бол Америкийн залуучууд ч гэсэн өөрсдөө ер нь бол яг шоу удахтаа одоо аялж уучлаарай Вегас тийм бүгд л угсаа суугаад Вегас. Бүгд л завгүй ажиллаж яадаг тий. Бокод 2 цэнгэлд 2 орж ирсэн үү Вегас. Вегас орж чадаагүй тий. Тэгсэн ба. Шоу юутай явсан штэ. Бокод ч ирээд хадгалсан ба. тий. Дараа нэг өдөр Вегаст болсон юм ч гэхдээ Вегастай л үлдчихэд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Вегаст болсон Вегастай л үлдэн шүү гэдэг юм л шүү дээ. Тийм бүр үгүй юм л шүү дээ. Тэнд бүр ингээ арх зүгээр өнгөө иждэг нацтай. Зүгээр ингээ нэг газар ороод зүгээр тасраад мөлхөө явждаг нацаа. Тэгээд тэр чинь гэхдээ юу яадаг юм бэ лээ? Бид нэр очсон чи яг казинод нь ороод суугаад тэгээд бас мөөгийн видеоос явж тэгээд бас их санахгүй хэдэн дөрөөр тоглосон. Тэгээд тоглоод суудсан чи ирдгүү байлээ дуудаад. Яагаад? Мэдгүй нэг шотыг авчаад бид уушдаг байхгүй. Тэгээд дахиад ингээд захиалах гэсэн чи ингээ ирдгүү байлээ. Амар удаад идэх юм байлээ ингээд. Зарим газрууд нь харин тийм байлээ. Зарим газрууд нь яг удаад ингэж ирдэг. Тэгээ яасан чи харин сүүлд тэгж хэлээ. Та нар нэг юу яадаг гэнэ. Эхний нэг хүрээд ирэн шүү дээ. Хамгийн анх тэгтэн жоох өндөр тип өгчдөг юм л $20,000. Шууд $30 ч юм уу хэд чинь те $50-100 ч юм уу маа өгөөл зараашаа тэгээд юмудаа зөөгөөд байгаараа гэдэг. Тэнгүү тэдэрж ингээд нэг зөөдөг гэж жоох. Тэр мөрийг мэдэхгүй юм чи яаж мэдхгүй те маяс ороод уурлаа үнгүүгээс те яхаараа ирдгүй юм гэ. Тийм үстэй юм байлаа шүү дээ. Тэгээ нөө юу ажиллаа хийгээл явж захт ч очир. Бас нэг юм шал өөр юм байгаа даа шүү дээ. Тооцсон дээр дандаа типээ тооцоолж. Тэгээ шууд бодоо гараад ирсэн байдаг шүү дээ. Ийм байна гэл. Яг нэг Кастро дүүргийн талаар ярьчих уу. Анх тэнд бол одоо яг анх зүгээр чи мэдэн шүү дээ. Хүү гэд одоо анх ер нь бол гайхаж байгаа юм чи бид нэр ажиллаа хийгээл жишээл ингээл явж захт 4-5 гэж зүгээр залуучууд орж ирэл одоо машинд үнэлцээ суучдаг тий. Заавал бүр сонин гей дөргөө. тий одоо бүхэл бүтэн гей дүүрэг шүү дээ. Энэ яг Кастрот чинь нэг парад нь болдог шүү дээ. Яг тэр гей парад болоход тэр одоо SFO-гийн онгоцны буудал ямар ачаалтай болдог лээ тий. Тэгэл бүгд ингээд нөгөө яг шүтдэг одоо гей одоо Элтон Джон ч юм одоо Фредди Меркуригийн хувцлыг яг дөөрэлгэж өмсөө залуучууд нь явдаг шалбар. Тэгээд дулаахан тэгээд дээрээс нь ямар ч дотоочгүй зүгээр ингээд ганцхан уртлын юм аа ингээд нэг юм сонин төрсөн өдрийн малгай шиг юмар ингээд тэр нь саамаатай юмар ингээд тагалцсан тий. Тэгэл хоровч шиг юмар шатс тий. Гудамжин зогсож идэг тий. Төрөвчж байхгүй гартаа баг уцаа бариад зүгээр л зогсож байгаа байхгүй. Тэгээд ихнээсээ яраад яг хөтөр төсч идэг юм. Яг зогсож. Тий. Тэгэхэд анх хараад фүү гэл эйгүү л хэдийн бэлэлтэй ингээд хажуу залуучууд үнэлцээ суугаад тахлаар эсвэл хүүхнүүд нь хоорондоо ингээд хөвлөлтэй үнэлцээ сууж. Тийм яг одоо нөө туг муугаа атчихдаг юм л шүү дээ. Тий. Тэг яг тэр хүмүүс ч бас өөртөө айгуу nice те. Айгуу Сан Франциско хот чинь баг Америкт хамгийн анхны ижил хүүснүүдийг гэрлэхийвч хөшөөрсөн тийм хууль гаргасан. Тэгээ тэрийгээ дагаад ойрхоор ярагш. За тэрийгээ дагаад их ижил хүүснүүд ирээ. Тэгээд Сан Франциско орч чинь бас дохороо дэлхийд бас тэргүүлж исэн. Тэг гэсэн юм байна тий. Тий. Амар өсөн гэсэн шүү дээ. Амар өсөн. Одоо хүртэл ингээд энэ юун дээр бичдэг юм бэ? Гудамжин дээр бичдэг юм байл шүү дээ. Зүгээр ингээд сангийн гудамжаар дох халахж явна гэд бүр тийм сайнууд байд юм байл шүү дээ. Мэн дээр хараа гайхацсан хөөхгүй ямар амар сони бичсэн байдаг гэд. Тэгээ тэр дүүрэг бол яалтчгүй бас хүмүүсийг үзэх хэвээр юу л дээ. Майр алдарт яг сая зинхлийн хэл тэр парад бол услаа. Хүн тэр гарч ажилламаар л хэдий дааж хулгаач зүгээр ийм юм шалтан суугаа тий. Ийм юм шалтан юмд гүйж орж энэ юм сандал тэр новшин өгцгөө. Суугаад байхгүй шүү дээ тий.
Яаж ч нөгөө уртлын юмаа бөгжилчнөө тэгээд тэрийг халахгүй ороод ирнэ. Ийм ядаргалтай. Заан цаа яваад тийм тий нэгээрээс эвгүй нүд сардаг шүү тий. Нүд тэлтэр мэлтэр. Боод явгоот нь натас байтгаар санал бандлаа арчин штэ тий. Тийм шүү. Үнэн байлаарай. Гэтэ тэр бол яалт ч үзэх ёстой газруудын нэг. Сүүлдээ баг сангийн гайд болсон юм байна. Мексик жуулч тэр өнгөдөл баг бүтэн дайруулдаг болсон юм байна. Тийм штэ. Ер нь бол хаана нүгсүү донслогоо байгааг андахгүй штэ тий. Тэгэхдээ одоо бол Улаанбаатарын хаана юу вэ чи хаана яаж ирэх юм бэ? Баг баруун ирэх юм уу, зүүн ирэх юм уу гэж мэдэхгүй тий. Тэр нэр төвд байдаг нэг юм огцом замнууд гойтой. Улаанбаатар Манай ч нөө баг багтай нэг такси гэдэг тоглоом тоглолдог гэсэн. Хүн аваад. Тий. Сони дээр тоглолдог байсан шүү дээ. Хүн аваа болгодог мөнгө авдаг. Тэр ерөөсөө яг сангийн мэд байсан. Амьдаар. Тий, амьдаараа яг тэр байсан бохоггүй. Юу чи явдаг байсан шүү дээ. Манай яг тэр тоглоомыг айгүйх тоглолдог байсан бохоггүй. Плейстейшн 2 дээр байдаг гэсэн шүү дээ. Ингээд хүн аваад тэгээ тэгснээр ингээд нөгөө нэг яг одоо яг бодоод тахт Uber шиг нэг дуудлага ороод ирдэгтэй тэндээс хүн аав ингээл. Nice. Тий, тэгээ очиж авангууд нэг хүн гарч ирээ суунгууд нь хуцаалтай 30 секундэд амжих юм бол чам $10 өгнө гэ. Тэгээ тэнд амжих гал тавьдаг те. Хүн алчих юм бол мөнгө хасаад байдаг үлээ те. Нэг 4 зөрчих юм бол мөнгө. Чи яг сангийн мэд байгаа даа шүү дээ одоо. Харин тий, бүр ингэж ингээл тэгснэ юм урцаа маамаар тахиалтай фривей дээр гарч ингэж тавьчих байхаа л дээ. Хотор мотор ингэж яваал тэр гоё тоглоом байсан шүү. Гоё. Би бол санг бол бас л үнэндээ санаж байна нэр. Тэг гоё газар шүү нэр дураг. Яг тухайн үед буцмаараа нэгэд идэг байсан. Одоо болохоор сан бол бас нэр үнэхээр Америк бол үнэхээр гоё. Ялангуяа сан бол үнэхээр суперлэж эхэлж бодоод. Ер нь бол бас ингээд нэг амьдраад үдцсэн гэхэд бол яг тий сэтгэлд бол хамгийн нэг гоё л байгаа юм л та бас тий. Манайсан тэгэл бас Шанхай махыг боддоо шүү дээ. Шанхай ч гэсэн бас гоё байсан шүү дээ. Гэхдээ яг энэ дээрээ бодоход бас яг энэ дэлээ гоё л доо. Яг бодоход бол тий. Улаанбаатар ч гэсэн бас гоё штэ. Яаж юу ярьж байгаа юм. Монголын зам бол баг л байгаа. Дэлхийд байхгүй зам дөө. Гэхдээ хамгийн гол нь яг ч яг манай чинь бодлоор энд нэг юм байгаад байгаа хөөе. Айгу гоё гэд хэлж байгаа нь штэ те. Яг юу вэ гэхээр ерөнхийд нь л айгу гоё штэ те. Гэхдээ тэр гоё болгоныг мэдрэх гэж одоо яг бүгдийн гоё муухай айгу ингэж амьдрахын тулд тэр чинь бас нэлээд болно те. Тэр зүгээр зүгээр гүйж очиод ингээ бүх юм нь бэлэн бүх юм нь гоё. Одоо бидний яриад одоо айгу гоё мой гэдэг байгаа шиг хүмүүс яг миний бодлоор жоо тиймэрхүү бодолтой ирдэг юм шиг байгаа. Анх нь нийцч явах та их гоё гэж төрөд ирдэг. Тэг өшнөө гоё ч гэсэн цаанаа тэр чинь амар хэцүү. Хөөе гоёг маний л гоё болгоно шүү дээ тийм үстэй. Тий өөртөө гоё газар байсан ч маний л өөртөө гоё болгоно шүү дээ. Тий. Тэгэхээр бас жоохон хэцүү шүү. Тий хүмүүсээ бас хэрэг өмнөхөр гадаад дотоод явж байгаа бол бас жоохон төсвөртэй байх хэрэгтэй. Юм сайн ажил төрлөлтөө сайн хичээнтгээ хандах хэрэгтэй тий. Очроо шиг яг ингээд график гаргаа явах хэрэгтэй тий. Очроо хүмүүсээ яг нэгэн төлөв явъя гэж байгаа бол тэр хагас өдөр шүл иддэг бол жоохон шүү мараа. Одоо Ошров тэр энд нэг юуны засгийн газрын орчны хартал нэг пооны газар байна гэд яриалаа тий. Яриалаа амжихгүй. Идэл поогол их санаж. Төшөө энд байгаа юм чи хоол байгаа юм чи одоо Букамен оруулах. Шагийн боо юм уу? Вьетнам пооны газар 20 байх үед үү? Одоо яг 20 50 дахлаар Вьетнам поо шүлний газар тийш нэг очиж очрооч л яг нэг хагас өдөр поол иднэ л гэдэг нэг юм юутай тий. Наач ус поогоор гард. Поо идгээр гарч ирсэн шүү дээ санд бол ер нь бол. Поо идгээр гарч ирсэн тий. Тий поо идгээр л мэж гарч ирсэн шүү дээ ер нь бол. Симбитл поо идэх сайхан шүү гэж. За зочроос өөр юу асуу гэж бодчихлоо. Нэг бас асуух юм уу байсан юм. Та очрооч маш янз янз нэг юу блог юм хийгээд байгаа шүү те. Бас нэг Instagram одоо Facebook дээр бас янз янз юм хийгээд идэм айгу хөдлөнтэй. Instagram дээр баг мэрэгжлийн байгаад байгаа шүү те. Гэ нэг ч яхтар мэрэгжлийн ч явах тийм. Яа нэг тэр нэг хөлийн хуруу муруутай нэг юм яваад байлаа яалаа. Хөлийн хуруу гэл нэг юм яваад хичнээн гişүнтэй байсан юм бэ. Би тэрний хальт харсан шүү. Монгол охтын хөлийн хурууг алдаршуулъя гэдэг пэйж утсан. Чи одоо маа найз бид хоёр шээс хоббигоороо тийм пэйж Instagram-ийнх юм уу те? Биш Facebook дээр ч хийдэн. Facebook. Nice. Тэр одоо явж байна уу? Явна ш тас 100 бол тэр чинь итгэв чинь. Өвл одоохондоо хичээнд бүгд хуруунд далт хийцэн те. Тэгээд хүмүүс хөлнийхөө зургийг та нар руу болцдог. Явуулна. Явуулахгүй менежер өөрсдөө скриншот хийж аав. Янз бас нэг төрлийн сонирхол юм. Эмэгтэйчүүд хаа юм уу те? Зөвхөн эмэгтэйчүүд хаа хөлний ураг сайхан аваад. Эмэгтэйчүүд их тиймэр аваад илтаа биш. Эмэгтэйчүүд л юм шиг. Яг чи нэг амар
тулцсан нэг хөлтэй эрэхтээс та. Яалаа шаасан тийм. Амар бодож удаа амсалцаас тэр мэдэхгүй шин. Гэтэ хөлний уруу одоо бүр хөлний Тэг хөлний уруу тал дээр ярил л та. чухал уу те. жуулж яа маа цэцэн хүртэл хөлний уруу дуу хийгээстэй те. Гэтэ яг ашрам дэлгэд бол манай пэйж тэр дуунаас өмнө бас гарч исэн. Оо тийм үү. Тийм шүү дээ. Маа пэйж чи дээр үеийн пэйж ээ. Тэр чи бүр хаваас л хөлийн уруу. Харвагаас нь л хөлийн уруу ураад гарч ирсэн шүү дээ гэж. Хөлийн уруу харахаар хөлний уруу гарч ирсэн юм шүү дээ тий. Очроотой уулзаар ингээд санаа зовоод хөл мүлнэр хоо. Эрэгтэй хүмүүс бол хамаагүй шүү дээ. Эрэгтэй хүмүүс эмэгтэй. Тэг би бас хотоодсаа бодохгүй тий. Очроотой уулзах байгаа хотод хөлөөсөө. Ягаад хөлийн уруу хараад юм гэсэн чи ер нь бол тэгэл хөл би бас боддог хүн эмэгтэй хүн цэвэрчл байхад тэгэл ер нь баг болчдөг юм болов гэж. Тэрнээс тэр бүдүүн байна уу, туранхаа байна уу, тэ? Цэвэрч юм уу, гүү юу гэдэг нь бараг хөлнөөс нь хараад мэдчихдэг юм байна. Тэ, ер нь л тэр яг тийм л юм лээ гэж би сүүл тарин бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тийм яаж нэг хөлөндөө арчаатай байна гэдэг чинь тэгэл бүх юмдээ арчаатай болох шүү дээ. Тийм байх лээ. Хамгийн үзүүрийн эрэхтэндээ арчаатай нэг гэдэг. Хамгийн тийм бол нууц эрэхтэн гэх үү? Нууц. Бараг нууцгийн одоо хөлийн хуруугийг хараад бараг чид ямар хүн юм байна юм байна тийм үү бараг болсон. Бараг уншин шүү. Уншин. Ер нь бол жоохон далиг шигж явд юм а та. Тийм. Ивэр ургасан юм а та гэдэг. Багасаа жоохон пүүз өмсөж өссөн юм уу да гэл. Шал өөр болгоцож байгаа хэл. Баян нэг юм яваад байгаа. Ямар ч форнууд нь гэлвсэн шүү дээ. Тахаахт галуурхаа завдаг хөө. Тэгэхээр одоо яг эргээ бодоход бол яг дөлгөөний хөлийн уруу бол их гоё хөлийн уруу байна шүү дээ. Яг очроо сэтгэж аваасаа за окей аваасаа. Хамгийн сүүлийнх нь сүүлэрч байгаа ер нь харж байгаа л за болж суу. Зом байсан байх те тэгвэл одоо бодвол хөлийн уруу харсан гэхлээ шүү дээ 100 шүү дээ. Бид тэр чи яг өвөл хөлийн хуруу харна гэдэг чинь хэцүү те хөлийн хуруунаас өмнө бас болцсон байна гэсэн үг үстэй. Тийм байна. Тий. Хэмжээнд 100 л харах юм байна те яг. Өвөл харж ивэл ари өөр нөхцөл хүсвэл тэгээд өвөл харуул харна шүү дээ. За за ингэ хөлөө. Хөлийг огтой танилцсанаа ингээд суудснаа. Тэний хөлөө нэг харуулаад. Гэтэ өвөл Симбис үлийн уруутай байвал за бүр жигэн заяа наан шүү. Өвөл тэр чийж гарахгүй шүү дээ тиймээстэй. Өвөл үртэл тийм арчаатай байна гэдэг чинь амар. Тэр яаж харах юм өвөл хөлийн урууг нь харах боломж бас бага юм биш үү те? Чи тэгэл өөрөө хийлж л харна шүү. Танилцсан хөлнийхөө зургийг явуулаад. Зургийг явуулдаг. За ингээд яасан чи 3 үеийн намтар тэгээд хөлөө 3 талаас нь авсан зурагтайгаа ээжийнхөө хөлтөө, эмээгийнхөө хөлтөө гэдэг. Гэтэ манай пэйжийг бас сонирхоод үзэх юм бол ер нь бол ихэнх монгол охтуудын хөлийн хуруу холбогдоор байж байгаа дөө. Тэр устдаа хайвал гараад ирнэ дөө ер нь бол. За. Тэгэлээс манай пэйжийг сонирхоорой. Монгол хөөрхөн хөлийн хуруу пэйж юм уу те танаа пэйж. Монгол охтын хөлийн хурууг алдаршуулъя. Яа. Амар нэртэй минь. Тэр монголчуудын хөлийн хуруу гадаад өөр орны эмэгтэйчдийн хөлийн хуруу өөр маа Монголынх бол бест шүү дээ. Бест бүр амар. Шал өөр ах л те. Шал өөр л юм байлээ. Тийм олон огт өөр гарсан байх те. Одоо нэлээ олон зурганд бас баримжаатай болоо. Баримжаатай болсон бахаа. Тийм. Тэгээ маа Монгол охтууд ер нь бол гэдэг маа Монгол охтууд хаа очиж амар цэвэрч. Би яг Дайланд байхдаа юу яд өгсөн баггүй ингээд тэнд ингээд амар гой орс залуучууд заяа бүр ингээд бид нар барыг хараад дурламаар ингээд орс залуучууд манай Монгол охтуудад бүр ингээд хөөд идэх байхгүй юм. Бид бүр гайхаад тэр цаагуур чин гой орс охтууд байхад юу гэж манай Монгол охтуудад ингээд идэв ингээд. Тэгээ дээр бидэд нэг сакс макс тоглолч нэг шорлог морлогтор ингээд юмараа суудсан чил Монгол охтууд амар цэвэрч гэж ярьжсэн баг. Гэтэ тэгээд дараа нь яг ингээд Монгол охтуудаа ингээд ажигласан чинь нэрэл тийм байгаамжтай ингээд тэр үс одоо тэр
Тэгээд үс их гоё штэ манай Монгол охтууд ямар ч хаг мал байхгүй тий. Өмсөж байгаа хувц муцсан хүртэл ямар ч хэр байхгүй тий. Амар гоё. Би анх яг тэгж Монгол охтуудыг цэвэрч идгийг би харж ирсэн баг. Тэгэл яг анзаарч нэг Орос охтууд байгаа. Ер нь бол хятад ч олон улсын сургуульч ер нь дандаа олон улсын тий. Тэгэл одоо нөгөө манайч нөө багасаа үзэж өссөн нөгөө Солонгос киноны охтууд чинь тэнд явж байгаа харахад нэг цав цагаан арьстай мөртлөө яг ингээд тулаад харьцаар үнэн бохор те. Тэгэхээр яг ингээд манай Монгол охтууд бол өстө нэрээ дэлхийд бол цэвэрч ирэл гарч ирсэн байлээ. Наад гарч ирсэн байлээ гэдэг үг чи бас зөв шүү дээ. Энэ модонд орчоод илээ харин хүн болно л манай хүн чинь тэрүүгээрээ гарч ирсэн шүү дээ. Ядаргаатай те. Манай Монгол охтууд бол цэвэрчээр ер нь гарч ирсэн юм байна. Их цэвэрч. Самчаар нь охтуудыг нэлээд л бужигнуулж ирсэн сураг байлаа шүү дээ. Шоучин байсан болохоос бас нэг айхтар бужигнуулж чадаагүй ах уу. Нэлээд зөөлөн охтын зүрхэнд зүү шивсэн. Гайгүй. Шивсэ гэдэг. Өсөг шивсэ. Тэр тал гайгүй. Тэр тал гайгүй. Гитараар сэтгэлийн утсыг хөндчдэг л байсан л. Гэхдээ харин мань дийсэн шиг. Яг гитар тоглоо сурцж харин электро гэж. Зүрхсэн багхгүй. Яг өстө зүрхэнд нь өстө чихэн зүү шив гэж бодчихсон. Чи бүгдээрээ электро гэж юм даалгуулсан шүү. Ойр тэгээд юу ер нь ямар хуу дуу муу сонсоод байна очроо. Тий. Мань ч ойр сард туяа сонсоо. Сард туяа ч амар юм билээ. Өчтөр нэг постцсон чи букад орж шиг бичсэн үлээ. Гэхдээ ингээ нөө нэг YouTube-ээр ингээ гэртээ ингээ гэр орно сүрслээд хоолндоо хийгээл явж хат ингээ дуунууд явж идэг штэ. Тэгээд үзсэн чи сарагийн нэг 2 3 дуу яагаад ч дараалаад явцсан чи дун цаачин мөр сарагч тулгадсан билээ штэ тий. Ер нь хүний дуу муу өмнө нэг тийм нэг анзаарч сонсдоггүй ч байсан юм уу яасаа. Жохон хэлсэн юм уу да? Тэгсэн чи амар юм билээ. За тэгээд дахиж сонсохгүй ингээд хөгжмөө манай тий. Хөгжмөө матч яг тэгээд бит юм санагдаад шүү дээ ингээд нэг. Байж бол яг ийм гоё дуу, тийм гоё дуу гэл тэхээсээ илүүтэйгээр зүгээр нэг дуучдаг ч юм уу хамтлагийг зүгээр нэг барьж аваад хэд өдөр эхнээс нь ахвалаас дуусан бүх дууг ингээд сонсоол бас тийх зүгээр юм санагдаад. Яг Америкт дэдэг багт бас их тэгдэг гэсэн. Мөн чи хийгэн байхгүй шүү дээ. Чивчээ зүвчээл явдаг гэсэн. Тэгэл л чихэн хариунаа сэрчмаа одоо дээр үе харанга гоё те. Тэг бүгднгийн сонсол итэр чинь ийм байсан юм байна штэ гэл те. Тэр нь илүү бас гоё. За ер нь одоо нэвтрүүл подкастны цаагч гэсэн болж байгаа шиг байна те. Ямарчсан төвшөө одоо очроо асуух юм байна уу? Очроодоо ямарчсан ирсэнд бол баярлалаа. Тэ одоо карантинтай байгаа энэ хугацаанд ч гэсэн ингээд цаг зав өгчнөө завгүй бах та. Ирээгүй штэ хамт байгаа штэ цэнгэлээ. За цэнгэлээд үүс болгоно барьж байгаа шиг. Ээж л байсан штэ. Цогл амьдраад байгаа тий. Ойрд ингээд тухтаа суугаад бас юм яриаггүй гоё. Тийм үнэхээр гоё байна. Бас та хэдтэй ингээд буугаас очроогоос үргэлжлүүлсэн маш их баярлаа. Гоё байна. Бас тий ойрд бас ингээд суугаагүй. Бокад гэсэн бас баярлаа. Бид нар чинь сая яг хэдхэн юм хийсэн л дээ гэж наа. Манай орч яг өдөр болон тусаар ярьж байгаа. Трото бас яг ингээд суугаагүй. Манай орч яг цөөхөн бас уулзсан бахад одоо очроод хоёрч. Юу санд уу? Тий, ер нь ч нэг олон уулзаг баг шүү дээ. Тэгтээ нэг уулзахаараа бас уддаг юм аа бид нар чинь нэг бас салахгүй тэгээд. Салахгүй сакс тоглоно тэгээд дараа нь юм ярина. Санаа нийлээ тэгээд 1 2 хүртэл бараг суучдаг гэсэн тий. Тий, яг нэг тийм. Тэгэхээр бас ингээд эргээ бодоход бол нэг байнга уулзаад юу яахгүй ч гэсэн хаяа нэг уулзаад салахад бас те хүндээ сэтгэлд үлдсэн бас хүн гэж байдаг гэдэг шиг очроо одоо бас яг миний хувьд бол яг тийм санагддаг. Цэнгэл бас яг тийм санагддаг. Цэнгэл энерги гэсэн бас тодорхой хэмжээнд бас бүр амар үр дүрөндөө тийм биш ч гэсэн яг л ингээд яг хамгийн боломжтой байдлаар бит хоёр хоорондоо уулзаал тэгээд би нэг юм мэдлэлсэн байгаа байхгүй ямар хүн яг гэдэг мэдлцэл ингээд салцсан байгаа. Тэнд чинь угаасаа тэгэж гүнзгий нөхөрлөх байхгүй шүү дээ боломж байхгүй. Өөр турундаа хортлоо тий. Бука менежч болоод яах вэ? 2 жил бүр баг юм. Бүр одоо 3 сарын зүрхтэй тэгэл бүр багаас. Нэг л гошонхтой байсан юм. Хоёр нэрээ яаж яасан? Эвэр чинь хамаатан биз. Тэр чинь эгчтэй хоёрын хүүхдүүд тахгүй юу? Оо, тийм үү? Тэ штэ. Үгүй тийм штэ. Өчрөө мэдээгүй юм уу? Би мэдэн штэ. Ваа төвшөө. Биш. Очроотой биш юм уу чи? Үгүй очроо битээр ч яг бол тэнд л харилцсан штэ. Бука төрийг мэднэ л дээ. Мань зүгээрээр нь очроо төрийг асуусан чи тэгэхээр нэр гайхгүй юу?
юу л ч одоо 3 хамаатай. Дулдаа нэг горшогтой байсан. Ямар ч хэцүү цаг үе байсан гэж бодсон уу? Мэн баг тийм Багасаа ингээд хамт амьдраад нэг газар байж л. подкаст эгээл сууж ингээ. Шүү дээ. Одоо хүртэл ингээд хам суучлаа салах би биэндээ Гэрт амьдарч байгаа. тий одоо хүртэл гэртэй л байна. Тэглэмээ бараад гэрээсээ гарчлахгүй гэсэн тэгэл энэ подкаст байж тээ. За тэгээ очроод ямар ч үсэн яг ингээ хөрөлцөн ирсэн баярлаа гэдэг. Тэгээ яг нэг сүүлчийн одоо энэ подкастынхаа хугацааны нэг хугацааг үлдээ. Очроод Мэнэс өөрөө яг эцэг биш нөгөө нэг ийм байдаг аахгүй ингээ нэг ямар нэгэн яриа ингээ ярихаар тий яг ямар нэгэн яриа ярихаар ингээ нэг хүн яг сүулт нь өөрөө боддөг юм шиг байна. Би нэг ийм юм ярьдаг бол ярих байсан юм байсан гэдэг нэг тий. Тэгэхээр яг бас магадгүй бид гурыг асуугаагүй бас чиний бас өөрийн. Гэхдээ бид гурав жоохон хөнгөө асуучих шиг боллоо тий бол очроогоос бол нэхгүй чи яг юу боддог хүн бэ мөн бэ гэж асуух гэсэн юм ба тий болно. Аа чөлөөтэй л байгаа шүү дээ. Ер нь бол маа подкастны зорилго ч юм бол одоо тийм амар за бүр ингээд дугцсан асуулт яагаад тахгүй. Ер нь бол энэ хүн яг ямар хүн бэ? Ер нь жоохон элен далангуу чөлөөтэй л байх гэдэг шүү дээ очроо тий. Тэрнээс за та одоо ингэж чинь удаа таны дараагийн мөрийн хөтөлбөр гэдэг шиг тий одоо нэг тиймэрхүү юм байхгүй. Ер нь бол ямарч ингээд найзгаа ярцсан нэг хийж подкастт оруулаад эн чинь ер нь олон жилийн дараа үлдэнэ. Бид дөрөв ингээ яриа сууж байгаа юм одоо яг YouTube дээр байгаа л болчихж штэ. Заавал нэг юм хүмүүст юм өгөхгүй бол амар сургаал айлтах гаач юм уу тийм биш те. Үдсний дараа нэг тийм юм авч үлдээд байх. Тий. Тийм биш шүү гэж яг гэдэг утгаасаа хэлж байгаа байхгүй. Одоо тийм учраас ингээ бид нар тэгж асуугаагүй шүү тий. Одоо ингээ очроос чи ямар юу болдог. Угаасаа л манай очроо бол ийм хүн өөрөө байгаараа л ингээ ярьж байна. Тийм тэгэхээр энэ л хамгийн гоё байна тий. Бид нар ингэж суух гэж бид нар ингээ очроо өндөр юм гэсэн. Тэгээ баярлаа найздаа. Тэгээд сүүлийнхаа хорныг үлдээ. Хорныг. Бас та гуртаа баярлаа. Тэгээд цааш нь подкаст амжилт хүсье. Зөндөө олон гой баярлаа. Зөндөө олон гой дугаар бичээд бас энэ ч бас нэг дурсамжаал бүгдээрээ бас ингээд бичээд архивлаад байгаа байхгүй. Архивлаад байгаа шүү дээ. Архивлж байгаа бас ингээд яг өөрсдийн хүссэн зочдтойгоо хүссэн сэдвээр ярилцаад тэгээд та гуртаа бас амжилт хүсье. Бас та гурийнхаа бас нэг зочин болсондоо маш их баяртай байна. Та гурийнхаа архивд үлдэж байгаадаа маш их баяртай байна. Баярлаа. Баярлаа очроо. Тэгээд одоо удахгүй ингээд дараагийн өнөөдөр 5 дахь 6 дахь дугаар дараагийн дугаар тэгээд ер нь хэдэн жилийн дараа ч юм дахиад ороход үгүй гэх юм байхгүй шүү дээ. 1 жилийн дараа орё гэсэн шүү дээ. Эргээд уулзъя гэсэн шүү дээ. 1 жилийн дараа эргээд уулзъя гэдэг байгаа шүү дээ. Цэнзүргийн яриа шиг яах гэдэг байгаа шүү дээ. 1 жилийн дараа эргээд уулзъя гэдэг. Тэгэхээр тэр үеийн очроо яг ямар болсон байна те. Тийм шүү дээ. Өнөөдөр чинь 2020 оны 12 сарын 8 2 дахь өдөр 4 цаг 54 минут. За ингээд төвшөө очихсоо донтож ямар да дараагийн дугаараараа уулзцгаая. За хүмүүс маска зүгээрээ цагаан хараарай гараа утгаарай. Тэгээ шаанцсан шаардлагагүй бол гэрээсээ бити гараарай. Mongolians podcast.